C.S. Lewis-ийн дөрвөн хайр номыг яриад явж байгаа. Эхний 1 2 дугаар бүлгийг ярьсан байгаа. Өнөөдөр 3 дугаар бүлгээр орж байгаа. 3 дугаар бүлэг бол Энэгшил гэсэн бүлэг байж байгаа тий. Тэгээд энэ дөрвөн хайр номд бол энэ дөрвөн төрлийн хайрын талаар хайрыг энэ дөрвөн төрөлд авч үзэж байгаа шүү дээ тий. Энэгшил, нөхөрлөл, эрос, тэгээд хамгийн сүүлд нь бурхны хайр буюу charity гэж тий. Эхний энэ гурван хайрын хувьд бол энэ хүнээс илэрхийлэгдэж байгаа хайр тий. Гэхдээ энэ энэгшил, нөхөрлөл, эрос гэсэн энэ гурван хүнээс илэрхийлэгдэж байгаа хайрууд дундаа энэгшил нь бол хамгийн үндсэн. Бас нөгөө дангаараа бие дааж орших боловч бас нөхөрлөл, эрос гэсэн нөгөө хоёр хайр дотор ингэж шингэж нөгөө хоёр хайраагаа ингэж өнгө оруулж тий. Үүрэг гүйцэтгэдэг тийм чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хамгийн эхлээд энэгшил гэсэн энэ хайрын талаар авч үзэхэд хүссэн юм шүү тий. Грек хэлэнд бол сторги гэж хэлдэг байгаа шүү дээ тийм ээ энэ үгийг. Энэ нь болохоор инрэл тийм ээ ялангуяа үр хүүхдэд хайрлах эцэгхийн хайр гэсэн утгаар тодорхойлогдсон байдаг гэж байна шүү. Тий. Тэгээд заавал эцэгхийн ч биш бүр үр хүүхдийн ч гэсэн буцаагаад эцэгхийн хайрлаж байгаа сэтгэлчсэн энэ багтана. Тэгээд бас ганцхан хүнээс ч биш энэ энэгшил гэдэг зүйл бас амтнаас хүртэл ингэж илэрхийлэгдэж байдаг тийм зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээ энэ үгийг ингэж ойлгохын тулд эхлээд нэг ийм дүр зургийг ингэж харах хэрэгтэй гэж байгаа юм тийм ээ. Одоо нялх хүүхдээ асарж байгаа их эсвэл одоо сагсан дотор байгаа зүлцгнуудтайгаа хамт байгаа дээр ийм нохой муур ч юм уу эсвэл хоорондоо ноцолж тоглож чанга дуурж байгаа би энийгээ ингэж долоож байгаа зүлцгнууд тийм. Тэгээд тэр эхийн халуун ингээр нялх үнэр гэх мэт ийм дүр зургуудаас эхэлж энэ үгийг ойлгоно гэж байна тийм ээ. Тийм. Тэгээ энэ энэгшлийн одоо нэг онцлог шинж нь юу гэх юм бол зөвхөн одоо өөр хүүхдэд хайрлаж байгаа тэр эхийн юм уу тэр эцгийн хайр халамжаас гадна өгдөг хайраас гадна тийм ээ. Тийм энэ хайраас гадна нэг тийм ямар ч ялгуурлахгүй тийм хайр юм аа гэж хэлж байгаа. Тий. Бусад одоо хайрууд жишээлбэл хайр дурлах юм бол тэр одоо хайрлах дурлж байгаа тэр эмэгтэй ч юм уу эсвэл эрэгтэй ч юм уу бусдаас нэг тийм онцлог байх хэрэгтэй. Тэ бусдаас одоо ямар нэгэн онцгой тийм ялгарч ах зүйл байх хэрэгтэй шүү дээ тий. Тийм онцгой зүйлийг хараад тэнд сэтгэл одоо шил дурлсан хүн байх юм бол эхнэрийнхээ юунд нь болж дурлсан нэг тийм бусдаас онцгой нэг зүйл байгаа учраас дурлж байгаа шүү дээ тийм үү? Тий. Нөхөрлийн хувьд ч гэсэн бусад хүмүүсээс яа тийм ялгарлаа шүү дээ тийм тийм чадвартай ч байдаг, өөртөө адилхан ч байдаг. Тий, ашиг сонирхлын хувьд адилхан ч байдгүй, адилхан хоббитой ч байдгүй, тий. Ямар нэгэн бусдаас ялгарх зүйл байж тэр хүний сэтгэлийг татж байгаа шүү дээ. Өөртөө адилхан ялгарх зүйл байж сэтгэлийг татж байгаа. Тэгэхэд энэ энэг сэтгэлийн хувьд болохоор тийм ямар нэгэн онцгой тэр хүнд тийм ялгарх зүйл байх шаардлагагүй. Тийм зүйл байхгүй байсан ч гэсэн тийм энерги сэтгэл үүссэн байдаг юм аа гэж хэлж байна. Тэр бүх хүн энерги хайрыг хүртэж чаддаг тийм ээ. Тийм. Одоо ямар ч тийм ааш муутай гэмээр эмэгтэйчүүд юм уу эсвэл энэ найз нөхдөдгүй байх гэмээр ирчүүд тий ямар нэгэн хүний бусдын сонирхлыг татах зүйлгүй царай муутай жоохон тэнэгтүү ч юм уу уур уцаартай ч юм уу тийм хүмүүс хүртэл энэ энерги хайрыг хүртэж чаддаг юм аа. Тэр байтугай хүртэл одоо тийм оюун ухааны хомсдолтой хүүхэд ч гэсэн тий эцэг эхнүүдийгөө эргэн тойрныхаа ах トゥ угийнхаа хайрыг хүртэж идэг тийм ээ. Тийм. Тэгэхээр хин нэгэн хүний одоо хайрыг одоо тийм хайр дурлж юм уу эсвэл тийм хин нэгэн хүнтэй найз нөхөд болохын тулд ямар нэгэн хүн тэр хүнд одоо бусдын сэтгэлийг татах тийм зүйл ингэ шаардлагатай байдаг бол энерги сэтгэлийг хүртэхийн тулд тэр хүн заавал онцгой нэг ийм зүйл байх гэсэн тийм нөхцөл тавигддаггүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр энэ утгаараа энерги сэтгэлийг бол юм ялгарладаггүй хайр юм аа гэж хэлсэн байж байгаа тий. Тэгээ энэ нь бол зөвхөн хүнд ч байдаг ба шүү тийм ээ. Нохой муурнуудын хооронд ч байдаг тэр байтугай бүр мортихан хоёрын хооронд ч гэсэн байдаг юм аа гэж байна тийм ээ. Тийм. Тэгээд тэр Тристрам Шанди гэж тийм номонд гарсан зүйлээс татчихилж байгаа тий. Аав аагаах Тоби хоёр ашиг сонирхол хин хувьд ч тэр санаа бодлын хувьд тэс өөр тийм хүмүүс тий. Тэгсэн хэрнээ зүгээр нэг яриа өрнүүлээд 10 минут ч хамтаа сууж чадхаагүй тийм хүмүүс. Тэгсэн хэрнээ тэдний хооронд нэг тийм маш гүнзгий тийм хайр урсж байгааг би мэдэрдэг юм аа гэж ингэж хэлсэн байж байгаа тий. Тийм. Тэгээ ийм Дон Кихот, Санчо тийм ээ. Тий. Эсвэл одоо энэ юу гэдгийг бургасан дундаас алх энэ төргээд энэ номнуудыг ингээ харах юм бол ерөнхийдөө тэр хүмүүсийн хооронд бас амьтдуудын хооронд байгаа тэр бие биендээ ингээ дотносож энергсэн сэтгэлийг хүний харилцааг харуулсан тийм зохиолууд байгаа шүү дээ тийм үү? Тийм. Гэхдээ энэ энерги сэтгэлийн хувьд нэг тавигддаг стандарт одоо байгаа тэр юу гэх юм бол энэ бол тэдний хоорондоо энерги сэтгэл үүссэн хүмүүс энэ дотн болсон хүмүүс маш тийм эртний old тийм ээ эртний удаан үргэлжилсэн тийм харилцаа байж иж тийм харилцааны явцад сая энерги сэтгэл төрдөг юм аа гэж хэлж байгаа. Тэгээ энэ дурлалын хувьд бол тийм ээ би яг тэгэхэд
би тэр хүнийг хараад дурлсан гэх юм уу тийм хизээ цаг өдрөөр нь тодорхой хэлж байгаа. Дурлсан ихэд орлуулж эхэлсэн гэдгээ ингэж тодорхойлж чаддаг боловч харин энийг шиг сэтгэлийн хувьд бол тийм ээ яг хизээнээс ийм тодорхой хэлж чадахгүй байгаа шүү дээ тийм үү. Тий яваанда урт хугацааны явцад яваанда жишээлбэл нөхөрлөлийн хувьд гэсэн бид тэр чинь тэдгээр ангиас эхлээд найзалж байгаа гэдэг нэг тодорхой хэлдэг шүү дээ тий. Тэгэд энийг сэтгэлийн хувьд бидний дунд одоо тэднээс ийм энийг сэтгэл бий болсон юм аа гэж гаргаж ирж тодорхойлох юмш боломжгүй байдаг. Тэгэхээр ямар ч байсан гэхдээ удаан хугацаа өнгөрсөн гэдэг нь тодорхой байдаг тийм ээ. Тий. Тэгээд хэлж байгаа энэ амтан төртөл байдаг гэж тийм ээ. Нохоо бол ингэж өөрийн гимтэхгүй тийм байсан ч гэсэн танихгүй хүн рүү танихгүй хүн рүү болохоор хуцчихдаг гэж хэлж байгаа тийм. Хүүхэд ч гэсэн их өөр рүү царай өгдөггүй яхаар цэцэрлэгч өвөнд тийм дуртай байх хэрнээ сэтгэлийг нь татах гээд ингээд хичээж байгаа шинээр ирсэн зочинд болохоор ерөөсөө царай өгдөггүй юм аа гэж хэлж байгаа. Тийм. Тэгэхээр энэ энийг сэтгэлийн хувьд болохоор үргэлж дандаа уулздаг always юм уу эсвэл all эртний тийм харилцаа энэ бол тавигдах хэвээр стандарт нь бол ийм юм аа гэж ингэж хэлж байгаа. Тийм. Тэгээ бас нэг онцлог нь бол энийг сэтгэл маш эргэл даруухан шинж төрхтэй байдаг гэж хэлж байгаа. Нуугдмал байдаг. Жишээлбэл одоо тий одоо дурлсан байдлаараа ч юм уу эсвэл одоо их сайхан хүмүүстэй нөхөрлж байгаа нөхөрлөөрөө ч юм уу сайрхах сэтгэл хүн төрж идэг боловч гэхдээ энэ энэгшсэн сэтгэл бол өөрөө тийм даруухан эгэл тэгээд нуугдмал ичимхий шинж чанартай байдаг юм гэж байна. Тий. Тэгээд энэгш сэтгэл юм төрсэн хүмүүс болохоор нэг тэгж онцгойлж үзэх зүйл байдаггүй гэж байна. Энэ бас их сонин ингээд сонсох юм бол сонин тий. Одоо жишээлбэл ингэж үнэлж талархах тийм үнэлж талархах хайр бол энэ энэгш сэтгэлд бол үндсэн одоо тийм элемент нь биш юм аа гэж хэлж байгаа. За найз нөхдийн хувьд бол ийм үнэлж талархах сэтгэл бол байдаг штэ. Ийм сайхан найз нартай байгаадаа айгу талархаад тий. Тэгээд тэрэндээ айгу баярлаад тэрэндээ талархдаг тийм ээ. Эхнэр нөхрийн хувьд ч гэсэн ийм сайхан нөхөртэй байгаадаа, ийм сайхан эхнэртэй байгаадаа тэрийг үнэлээд тэгээд талархах сэтгэл хүн төрж идэг штэ. Тэгэхэд энэгш сэтгэл төрсэн хүмүүсийн дотор тийм үнэлж талархсны үндсэн дээр энерги сэтгэл төрн гэсэн зүйл бол байхгүй маа гэж ингэж хэлж байгаа. Харин ч энэ их даалт байдаг гэж хэлж байгаа тийм. Энэ үнэлж талархах сэтгэл гэдгийн талаар бол урд нь бид нэр ярьчихсан шүү дээ тийм ээ. Юу гэдэг юм. Тийм. Тэгээд ингэж үнэлж талархаж ингэж онцгойлж тэр хүнийг үзэхгүй байгаа нь тий зүр хайр дурлалын харилцаанд бол энэ бараг жоохон доромжлол юм уу гэж бодогдохоо. Найз нөхдийн харилцаан дээр ч гэсэн ингэж энэ бол тийм онцгой хүн шүү гэсэн бодол байхгүй байх юм бол тий энэ ч нэг тийм доромжлол юм шиг бодогдсон шүү дээ. Тэгэхэд энэгш сэтгэл дотор л харин ч нэгнийхээ тийм онцгойгоор мэдэрдэггүй зүгээр юм нөгөө хамттай байхдаа л таатай тийм байгаа байдал бол харин чухал зүйл юм аа гэж тэгж хэлж байгаа. Тэр нь бол нэг тэгж хүмүүсийн хоорондох харилцаан дээр энэгш сэтгэл бол их чанга дуугаар ингээл илэрхийлэл ингээл байдаггүй тийм зүйл шүү дээ. Хэрвээ тийм чанга дуугаар ингэж илэрхийлж сэтгэлээ илэрхийлж ингэж яах юм бол тэр нь угтаа бол яг энэгш сэтгэл биш ээ гэж байгаа тийм. Энэгш сэтгэл гэж юу вэ гэвэл тийм даалт тийм хүмүүсийн дотн нуугданд харилцаан дотор маш үзэсгэлэнтэй халуун далайн мэдрэмжийг төрүүлээд байж идэг боловч яг ил гаргаад ингээ харах юм бол тэр нэг тийм онц зүйл биш байдаг. Тэгээ тэрийг нэг зөөрлж хэлэхдээ нөгөө тавилгуудтай зөөрлсөн бааш тийм ээ. Гэр дотор байгаа тэр тавилгууд гэр дотор байхдаа бол үзэсгэлэнтэй сайхан байх боловч гадна гаргаад ингээ годомжинд дэлгээд авчих юм бол тэр бол нэг тийм үнцэнтэй үзэсгэлэнтэй харагддаг юм аа гэж хэлж байгаа та. Тэгээ энийг бас яг амьдрал дээр жишээ авч хэлэхгүй бол бас жоохон ойлгохгүй байж болох юм. Яг ингээд энэгшэл гэдэг юм бол за энэ чи ахуйтай бас айгүй холбоотой шүү дээ. Ер нь яг бидний хувьд одоо ингээл бага насныхаа ингээл амьдрал гэрмэртэй байсан үе ингээл утгаартай за ээжийн гэртээ өмсдөг байсан дээлчих юм уу, ээжийн одоо углааш чих юм уу тий. За тэгэл эмээгийн ойдлын машины дуу чих юм уу. За тэгэл 100 ингээл аагаар дээр ингээл тий үхэр мөөрж байгаа чимээж юм уу. Эдгээр сүү аваараа ташгарж байгаа чимээ өртөл хүнд нэг тийм дасал танилцсан. Тэгэхээр энэ бол өөрөө тэгж хүний амьдралд чимээг үхэн орж ирээд аажмаар тархдаг гэж хэлсэн байна. Аажмаар тархдаг. Бидний эргэн тойронд байгаа эд зүйлс дотор хүртэл шингэсэн байдаг гэж тий. Тэгэхээр тэрийг одоо яг ингээд жишээл миний ахуйтай холбоотой, миний хүүхэд настай холбоотой тэрнийг тийм энэгшсэн одоо үнэр ч юм уу тий. Тэр орчныг би хүмүүст ойлгуулахын тулд ил гаргаж тавих юм бол
хууч манай ээж хуучин дээл манай ээж хуучин углааш гэх юм бол нэг тийм онцгүй санагдаж байна. Одоо тэр нөгөө монголчуудын дуртай дуу хүртэл байгаа шүү тий. Аргалын утаа боргилсон гэж шүлэг тийм ээ. Тэр аргалын утаа боргилсон тэр сайхан мэдрэмж чинь бид нарт л тийм сэтгэл төрөөд байгаа болохоос гадаадын хүн тэр хэлэх юм бол яг хуучин тавилах шүү тий. Хүн хинч ойлгохгүй зүйл шүү дээ. Тий, хинч ойлгохгүй. Гэхдээ энд энэ хэлж байгаа надад их айхтар нэр нарны туяа ямиг ингээд айгу сонио харагдуулцдаг. Одоо тий нар шууд ингээд нар тусдаггүй нэг жоохон тийм сүүдэр газартайгаа гэрийн тавилга энэ төр бол янз янзын өөсөв ингээд нийлбэл байдгүй шүү дээ. Яг ингээд нар тусгаар бүх юм ингээд нэг тийм амар өөсөв нь харагдаад, хуучин харагдаад жоохон эсвэл бүр гадаа тавьчихвал. Гадаа бол бүр онцгүй харагдав. Тий. Ялангуяа ингээд одоо гараж сэл хийж байгаа хүмүүс ингээд гадаа тавилгаа тавьсан байхаар тэр нэг л тийм үнц нэг юм шиг харагдчихдаг шүү дээ. Тий. Тэгэхээр яг энерги сэтгэл яг энтэй адилхан тий. Тухайн хүнд л яг тухайн орчин нөхцөлдөө өөрт нь их удаан хугацааны турш тогтсон тийм сайхан мэдрэмж авах болохоос ш тэрийг хүнд ойлгуулахад ил гаргаад байх юм бол хинж тэр хүн шиг ойлгож хүлээж авч чадхааргүй зүйл яаж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ энерги шиг сэтгэлийг бас тэгээд тодтогч ингэж дахиж хэлж гэж байгаа шүү дээ зохиолч маань. Энэ бол affection гэдэг зүйл дангаараа хайр гэж ингэж нэг хайрын төрөл гэж яригдж байгаа боловч гэхдээ энэ бол яг дангаараа бас биш байдаг те. Бусад хайруудаа ч гэсэн айгуу сайн ингэж оролцож тий. Баг юм сайн орцсон болж өгч байдаг тийм ээ. Тий. Тэгээд энэ энерги шиг сэтгэл гэсэн энэ хайрын оролцоотойгоор л сая тэр бусад хайрууд өөрийн гэсэн амтаа хадгалж үлдэж чаддаг гэж тийм ээ. Тий, энэ бол яг тийм. Эхлээд одоо нэг нэгэндээ хайрлаж дурлаад эрэгтэй хүмүүс те эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ хайрлаж дурлаад гэр бүл болоод те тэгээд тэр анхны одоо тэр хайр сэтгэл ингэж явсаар хагаад явандаа энэ бол энэгшил рүү шилждэг те тэгээд олон жил ингэж ханилцсан ихтер нөхрийг харах юм бол те тэр нөгөө хайр дурлаасаа илүү одоо тэр энерги сэтгэл нь тэр хүмүүсийн амьдралыг аягүй сайхан болгож идэг шүү дээ те нэг нэгэндээ хэлж байгаа халуун сайхан ууг хамтдаа идж байгаа тэр хоол унд хамтдаа тэр бүрдүүлсэн орчин те тэр болгоноос чи ингэж тэр энергишэд нэг нэгэндээ энергишэд дассан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ энерги шил гэдэг хайр бол бусад одоо тэ эрос ч бай нөхөрлөлч тэр хайруу дотор ингээд ороо шингээд тэгээ тэрийг илүү одоо тий өнгөлөг гоё болгож өгд юм а. Нөхөрлийн хувьд ч гэсэн адилхан шүү дээ. Тий багын найз нар ч багасаа найзлсан учраас дотносоод тэрэндээ нөө тасаад тийм ээ. Тий найздаа бүр ингээд тасаа хичнээн одоо зарим нэг сонирхлоор өөр байсан ч гэсэн заримдаа өөрөөс нь өөрөөр үлдчихсэн ч гэсэн тэр нэг тийм дотн сайхан санагдах үе байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол тийм үндсэн хамгийн чухал зүйл юм аа гэж байна. Тэр их гоё хэлж байгаа шүү дээ. Энэ жишээл үнсэлт гэдэг зүйл бол тийм ээ. Энэ бүх хайруудын дунд гэж байдаг зүйл тийм ээ. Тий. Тэгээд тэр дурлалт хосуудын бие бинийгээ үнсэж байгаа үнсэлт ч гэсэн дандаа зөвхөн дурлалын үнсэлт байдаггүй шүү дээ гэж тийм ээ. Тийм шүү дээ. Ер нь ингэж ихэнх тохиолдолд баг эхнэр өхрийн хувьд энэгшсэн тэр сэтгэл хайраараа би энийг үнсэж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд энэ appreciate love гэж түрүүгийн удаа аягуулсан яриад байгаа шүү дээ. Тэрийг бас үнэлж талархах. Тий, үнэлж талархах сэтгэл. Энэ бол яг энэ энерги сэтгэл бий болох үндсэн элемент нь биш боловч энерги сэтгэл одоо хоёр хүний дунд энерги сэтгэл ингээл бий болоод хэрэг тодорхой хэмжээнд утсан бол яваанда үнэлж талархах хайр бас тэдний донд бий болдго юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэр нь яг жинхэнэ энэгшээд ингээд тэр хүнийг өөрөөс нь анхандаа хичнээн өөрөөс нь өөр хүн байсан ч гэсэн энерги сэтгэл бий болоод тасаад ингээд явах үед тэр хүний дотроос сайн юмнуудыг олж гарч эхэлдэг гэж байгаа шүү дээ. Эн чинь энэ талаараа их хэрхэм хүн юм байна. Энэ нэг сайхан хүн юм бэ штэ гэд. Тэгээд одоо сая тэр хүнд үнэж талархах сэтгэл төрж эхэлдэг юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол энерги сэтгэлийн дайвар бүтээгдэхүүн нь бол тэр үнэлж талархах хайр юм аа гэдэг ингэж хэлж байгаа тийм. Тэгээ тэр нь тэр юм дээр би дахиад нэг зүйл нэмээд хэлж энэ дэр их гоё тийм жишээ авч хэлсэн учраас тэр нөгөө дурлалын үнсэлт байдаггүй шүү дээ гэж тэ дандаа дурлалын үнсэлт байдаггүй шүү дээ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр affection гэдэг зүйл ингэж энэгшилдэг зүйл тэр хайрууд донд холилдож ингэж явж идэм аа гэх тэ. Тэгээд тэр хоёр хүний хоёр хайр сэтгэлтэй байгаа хүмүүс хоорондоо ингэж харилцаж явж байхдаа биеиндээ ингэж эрхэлсэн хүүхдийн хэл яриаг гаргаж ирж хоорондоо ярьдаг гэдэг чинь тэр нэрээ яг тэгдэг шүү дээ. Эхнэр өхөр хоёр жоохон тийм бага наснда ээж аавдаа эрхэлдэг байсан тэр үг яриагаараа биеиндээ эрхэлж яриа тэр нэг таатай өдрөөр тийм зүйл байдаг шүү дээ бидний амьдрал тийм. Тэгэхээр тэр яаж юм гэхээр нөгөө өөр шин төрлийн ээлдэг зөөлөн хэл яриаг бий болгохын тулд тийм ээ тэр эртний ээлдэг зөөлөн хэл яриагаа эргүүлэн авчирч ашиглаж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэн болыг гарцаахгүй бас тэр энэгшил гэдэг зүйл хамтдаа ингээд явж байгаа байхгүй тийм ээ. Тий. Тэгсэн чинь хэрэг бас тийм байдаг гэж шүү дээ. Тий сонирхолтой зүйл тийм. Тэр юу гэхээр тэр хэрэг хүртэл
зөвхөн хүн тэгдэг биш. Хэрээнүүд хүртэл яг тэр үржлийнхаа үед нялх хэрээний дуу хоолой гаргаж би энтэйгээ ярьдаг гэж байгаа шүү дээ. Тийм. Сайн. Тэгээд энэ тэгж намын дэлгүүрийн талаар ингээд зөөрч хэлж байгаа шүү дээ, тий. Одоо жишээлбэл олон найзтай хүн байх юм бол тэр хүн өөрийгөө тэгж бодож болно гэж байна, тий. Би айгу тийм хүнд дуртай, тий. Хүнд дуртай тийм учраас би олон найзтай гэж ингэж хэлж магадгүй. Тэгэх юм бол энэ бол ингэж хэлж байгаатай адилхан гэж хэлж байгаа. Намын дэлгүүр би маш их номон дуртай. Яг бол манай гэрт ийм олон ном байгаа гэж ингэж хэлэх юм бол тэр хүн яг өөрийгөө шууд номон дуртай гэж хэлж их боломжгүй. Яагаад гэвэл чи дуртай номуудаа сонгосон юм. Өөрөө сонгосон учраас. Дуртай номуудаа чи өөрөө сонгосон учраас чи тэр номон дуртай байхаас яах юм бэ гэж хэлж байгаа тий. Жинхэнэ номон дуртай хүн бол зүгээр одоо намын дэлгүүрийн гадаа очиод үүдэн дээр нэгэд хэдхэн центний ингээд номнууд өөрөө тавьсан байдаг тий. Тэр дундаас ч гэсэн нэг тийм номыг аваад сонирхолтойгоор уншиж чаддаг байх юм бол тэрийг бол бид нар сайн номон дуртай хүн гэж хэлэх юм аа гэж хэлж байгаа тий. Яг үүнтэй адилхан хүнд дуртай гэж байгаа юм бол чи олон найзтай л чи бүгдийг нь өөрийнхөө сонирхол нийтлээ тэр найз нарыг сонгосон юм чинь чи тэр найз нартай дуртай байхаас яах юм бэ те жинхэнэ яг хүн дуртай хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр өдөр тутам ингэж уулзж идэг те ингээ хажуугаар өнгөрөөд явж байгаа хүмүүсийг ч гэсэн хараад сайхан сэтгэл төрүүлээд сайхан инээсгэлээд инээгээд тэгээ тэр хүмүүсээс сайныг нь олж харж чаддаг тийм халуун дулаан уур амьсгал үүсгэж чаддаг. Тийм хүмүүсийг л бид нар хүнд дуртай хүн гэж хэлнэ штэ гэж хэлж байгаа тий. Гэхдээ ийм хүн ийм чанарыг олж авахын тулд тэр бага наснаас одоо ингээ байж байгаа нэг шиг сэтгэл бол аюу тийм чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа гэж хэлж байгаа. Багтаа одоо ингээд нэг тийм найз нөхдөдтэйгаа, багын найз нартайгаа ч юм уу тий. Эсвэл одоо гэр бүл дотроо эцэг эхтэйгээ, ах дүү нартайгаа тий эмээ өвгтэйгаа ингээд ийм сайхан халуун дулаан хайрын тийм энергшсэн тийм сэтгэлийг ингээд тий эдлээд ингээд өссөн хүмүүсийн дотор тийм хүнээс ингэж сайхныг нь олж хардаг тий хүнийг ингэж тийм халуун дулаан уур амьсгал бүрдүүлж мэддэг хүнтэй ингэж зөө сайхан харилцаж мэддэг тийм зүйл ингэж бий болдог байгаа байхгүй тий тэгэхээр тэр бага наснаас нь тийм энергшсэн байдал дотор ингэж өсгөх тий халуун дулаан тэр гэр бүлийн тийм ойр дотны тийм харилцаан дотор хүүхдийг өсгөх нь айгүй тийм чухал зүйл тэр хайрыг мэдрүүлж тийм энергшсэн сэтгэлийг мэдрүүлж өсгөх нь айгүй тийм чухал зүйл гэж байгаа байхгүй тий тэгэхээр энергшил гэдэг зүйл чинь өөрөө ийм халуун дулаан хайр хүний харилцаа тийм сайхан зүйлийг мэдэрч өсөж байгаа нь эргээд тэр хүмүүсийг одоо яг чиний хэлж байгаатай ингэж байгаагаар нь үнэлж ингэ сурдаг тийм ээ. Тэгэхээр байгаагаар нь гэдэг энэ байгаараа сайхан өнгөж байгаа байдал ч өөрөө тэр бусад хүмүүсийн талаар өөрийн гэснийг тийм өвөрмөц үнэлэмжийг орхиод тийм ээ. Өөртөө тохирсон сайныг нь эсвэл бодолсныг нь эрэлхийлэх биш тийм ээ. Харин бусдын тэр сайныг бусдын бодолсныг байгаа чигээр нь үнэлж сурч байгаа. Тийм байгаа шүү дээ. Тэгээд тэр энэг шиг сэтгэл гэдэг бол харин хүнийг яадаг вэ гэхээр айгуу тийм өргөн уудан болгож өгдөг. Тийм. Бусад хайруудыг бас өргөн уудан болгож өгдөг тийм ээ. Тийм зүйл байна. Тийм. Энэ миний стилийн хүн биш л дээ. Тэгтэл энэ угаасаа байгаараа л нэг тийм сайхан хүн гэж хэлж байгаа юм бол тэр бол тийм чөлөөлөгдөх мөч юм аа гэж хэлж байгаа тийм. Яг нэг өөртөө тохирсон зүйлийг хайх биш. Тэр хүнийг тэр байгаар нь үнэлж тийм тэр хүнээс тийм онцгой сайхан зүйлийг ингэж онцгой сайхан зүйлийг харах тийм чадвартай болж байна гэсэн үг шүү тийм. Өргөн уудам хайр гэж байгаа энэ шиг сэтгэлийг тийм ээ. Тийм. Өргөн удам болгож өгдөг гэж. Тийм учраас морь одоо муур нохоо хоёрыг хамтдан тижээл их сайн гэж ингэж хэлдэг гэж тийм. Тэгэхээр шал хоёр өөр амьд шүү дээ тийм. Гэхдээ хамтдаа ингэж байх үед илүү өргөн удам болдог учраас тэгж хэлдэг байх нь шүү дээ тийм ээ. За тэгээ энэ хүртэл ингэж ярихдаа ер нь бол энэг сэтгэлийг ингэж магтаж хэлж байгаа шүү дээ тийм. Энэ бол ийм байх ёстой зүйл, үндсэн зүйл гэх мэт тийм. Үндсэн зүйл бусад одоо нөхөрлөл юм уу яриас гисэн бусад хайруудаа ингэж илүүтэй болгодог тийм. Өнгөтэй болгож өгдөг гэж ингэж магтах талаас нь сайн талаас нь ингэж ярьж байгаа тийм. Тэгтээ ингэж цаашлаад одоо юу руу орж ирнэхээр тэгтээ энэ энэг шиг сэтгэл бас л нөгөө бусад хайруудын нэг адил байх ёстой хэмжээнээсээ илүү хэтэрх юм бол бас ямар аюулд хүрч болох вэ? Ямар сөрөг үр дагаврыг ингэж дагуулж болох вэ гэдгийг ингэж хэлж байгаа тийм. За тэгээд энэг сэтгэлийг ингэж аюултай гэдгийг ойлгохын тулд эхлээд нэг зүйлийг хэлж байгаа. Бусад ямар ч хайрлахааргүй хүмүүсийг хүртэл ингэж хайрладгаараа энэ энэг сэтгэл бол тийм ялгарлах зүйл байдгүйгээрээ илүү чухал юм аа гэж ингэж хэлсэн байгаа шүү дээ тийм. Энэ утгаараа жишээлх ингэ харах юм бол нөгөө бидний дотор хуулийн шаардлагыг биелүүлж идэг бурхны хайртай ижил төстэй зүйл агиух байж байгаа байхгүй юу? Энэг сэтгэл дотор бусдыг ялгарлдаггүй. Бас тэгэж
үзэн ядахгүй. За ууралсан ч гэсэн эргүүлээд амархан уучладаг ч юм уу тийм энийг сэтгэлийн мөн чанар дотор ингэж байдаг зүйлүүд нь тэр бурхны хайртай ижил төстэй чанарууд аюу их байж байгаа байхгүй юу. Тэр утгаараа энэ энийг сэтгэл илүү ингэж хүнд тийм бурхны хайртай гэж адилхан тийм чухал зүйл юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг юм аа гэж ингэж хэлж байгаа. Бас талаараа одоо чинь энэ хуулийн шаардлагуудыг биелүүлэхийн тулд бидний зүрх сэтгэл дотор ажиллаж байгаа хайр болох бурхан өөрөө юм байна гэж хэлж байгаа шүү дээ. Миний талаар энэ сэтгэлийг. Тийм. Тэгэхдээ ямар ч төрлийн хайр байсан, төрлөх хайруудын тутаас ямар ч төрлийн хайр байсан хэрвээ одоо бурхны хайртай ингэж зэрэгцүүлж илүү үнэлэмжийг илүү өндөр тавих юм бол энэ нь эргээд нөгөө нэг юу хайр бурхан болох юм бол эргэж төр болдго юм аа гэдэг шиг тийм үр дүн төрж болох юм шүү гэж ингэж хэлж байгаа. Тэгээд энд нэг Викториягийн үе гэж ингэж яриад байгаа шүү дээ тий. Энэ болохоор Английн хатан хаан Виктория гэлж байна тийм ээ. Тий он тооллын хувьд одоо 1840-од оноос 1900 оны гартал хаанчилж ясан. 1800 оны сүүл үе хацаах нь шүү дээ. Тэгээ энэ үед болохоор тийм энэ affection-ыг айгуу тийм чухал айгуу өндөр тавьдаг. Гэр бүлийг их чухалчилдаг байсан үе юм шиг байна тийм ээ. Гэр бүл доторх одоо энэ нэгшил affection-ыг олоод баг бурхны хайртай ингэж адилхан хэмжээнд тавьж одоо өгсний дараа тэр деважин гэдэг бол бас тийм бас нэг гэр бүлийн харилцаа бас их чухал байх юм шиг ингэж ярьж хэлдэг юм. Гэр бүлийг их чухалчилдаг байсан тийм үе юм шиг гэж байгаа тийм. Тэгээ тэр үед байсан тэр ном зохиолууд нь ч гэсэн энэнийг ингэж гэр бүлийн харилцааг их дэмждэг тийм зүйл байсан юм шиг. Тэгвэл энд бол хэлж байгаа шүү тийм. Тийм одоо Викторийн үед ярьдаг байсан шиг тийм аз жаргалтай одоо тийм энергишсэн сэтгэлээр дүр аз жаргалтай гэр бүл юу нь яг үндэ бодит амьдрал тэр хэд байдгийм бэ? За тэгвэл аз жаргалгүй гэдэг байгаа тэр гэр бүлүүд чинь энэ энергиш сэтгэл байхгүйгээс болоод аз жаргалгүй болцсон юм уу? Үгүй шүү дээ. Магадгүй харин дэндүү энергиш сэтгэл нь дэндүү хитэрснээс болоод аз жаргалгүй болсон тохиолдол бас байж болох юм шүү гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд бас дэндүү ингэж энергиш сэтгэлийн талаар өгүүлж байгаа алдартай уянгалаг дуу тийм ээ. Тийм хитрхийн нялуун мэдрэмжтэй шүлгүүд нь тийм ээ. Тэндээс баг бүх хүмүүс нэг тийм жигшмээр байдлыг мэдэрдэг гэж тийм. Тийм. Яг жинхэнэ худал хуурмаг байдлаас нь олж тийм жигш сэтгэл төрж байгаа гэж хэлж байгаа шүү тийм ээ. Тэгээ одоо ингээ эндээс цаашаа энерги сэтгэлийн ер нь бас ямар тийм хортой үр дагавартай хитрх юм бол ямар хортой үр дагавартай вэ гэдгийг харуулж өгч байгаа тийм. Энерги сэтгэл гэдэг чинь альтруу хэлсэн шүү дээ. Always эсвэл одоо all эртний удаан гэсэн ийм зүйлүүд үргэлж гэсэн ийм зүйлийг ингэж үндэс болгоод аяанда ингэж бий болж идэг зүйл. Тэгтэл ийм зүйлүүдийг ингэж аяанда бий болсон зүйл байхгүй хэрнээ нэг ийм энерги сэтгэл гэж нэг ийм юм байдгийн бэ гэгээд тэрийг харчаад тэрийг ингэж шууд өөр дээрээ авч нэг бэлэн жор юм шиг тийм. Эсвэл ингээд нэг тийм халуун устай баан юм шиг дотор нь ороод хөвтчих юм бол ингээд нэг сайхан сэтгэл төрчдөг юм шиг тийм зүйл юм шиг ойлгож ингэж шууд ингэж авч хэрэглэхдэг тийм хандлага хүнд байдаг юм аа гэж хэлж байгаа. Нэг ясандаа зөвхөн тэрл ингэж дасаж танилуулж дасаж ингэж л байх тийм зүйл байх юм бол болчих юм шиг. Нэг ясандаа хүнээс өөрөөс нь хичээл сэтгэл хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхгүй байх шүү дээ тийм ээ. Тийм. За тэгээд цаашаа гэхдээ энерги сэтгэл дотор нь хоёр авч үзэж байгаа. Нөгөөх нь болохоор нэгдэг хайр. Тийм, need love гэж байгаа тийм. Need love гэж байгаа. Нөгөөд нь болохоор gift love өгдөг хайр гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм энерги сэтгэл дотор нэгдэг эсвэл өгдөг гэсэн ийм бас хоёр янзын хайр агуулгадж байна гэж ингэж хэлж байгаа. За эхлээд нэгдэг хайр. Өөрөөр хэлбэл бусдын инэрл хайранд шунах талаас нь нэгтлэн харцгаая гэж ингэж хэлж байгаа. Энэ нөө энерги сэтгэл өөрөө юм ялгарлтгүй гэж ингэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ялгарлтгүй гэж ингэж хүн бодож байгаа учраас би одоо ямар ч байсан би одоо хичнээн сул дорооч би одоо тийм онцгой надад зүйл байхгүй байсан ч гэсэн би хинчээсэн гэсэн энэ энерги сэтгэл тий бусдын инэрл хайрыг би бол хүртэх объект байх хэрэгтэй тий инэрл хайрын объект нь би болох ёстой гэж хүн бодчихдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд тэр бүх махан биеийн зам гэж юм ном байдаг юм шиг байна тий. Тэр номд тийм харгас нэг тийм ноён Pontifex гэж хүн гардаг гэж хэлж байгаа. Тэр болохоор хүүн өөрийг хайрлахгүй байгаад маш их ууралдаг байсан гэж хэлж байгаа тий. Одоо өөрөө хичнээн одоо өөрөө хүүхдэд анхаарал тавиагүй чих юм уу одоо төрсэн цагаас нь өөрийнхөө хайртай хүүхдэд хайртай гэдгээ мэдрүүлэх ямар нэгэн зүйлийг хийж байгаагүй хэрнээ байгалийн жан нүсний дагуу хүн энэ хүүхд намайг эцгээгээ хайрлах ёстой гэсэн тийм байдлыг илэрхийлж ирсэн юм аа гэж ингэж хэлж байгаа. Бас тэр Лир хаан гэж бас тохиол гардаг. Лир хаан гэж хэлж байгаа тийм энэ хүн бас л нөгөө нэг тэр хайр инэрлийг хүүхдүүдээс хайр инэрлийг хүртэх тийм шунах сэтгэлтэй хөвшин байснаар ингэж дүрсэлж харуулсан байдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо бусад хайр дурлалч юм уу нөхөрлөл гэсэн ийм зүйл дээр бол хин нэг хүнтэй нөхөрлөхийн тулд
Надад өөрт одоо тэр хүний сэтгэлийг татах ямар нэгэн зүйл байх хэрэгтэй шүү дээ, тий. Ижил сонирхолтой байдагсан ч юу, тий, санаа бодол нийлж идэгсэн ч юу. Надаас ямар нэгэн зүйл би бол ийм байж би энтэд хүрлэж чадна гэдэг хүн ухамсарлаж идэг. Хайр дурлалын харилцаанд ч гэсэн адилхан, тий. Одоо би энэ эмэгтэй сэтгэлийг татахын тулд би ингэх ёстой гэдгийг хүн мэдчихэдэг, тий. Тэгэхэд энэ ээнэг шиг сэтгэлийн хувьд бол энэ нэг тийм баригдаж суурлагдсан, бэлэн тавьсан, өөрөө гүйж ирдэг зүйл мэтэр хүн ойлгоод байдаг гэж хэлж байгаа. Тий. Ер нь бас тэгээд ийм шүү дээ. Одоо нэг жишээлбэл нэг хүнд ер нь байдаг. Жишээлбэл би одоо нэг хэсэг бүлэг хүмүүсийн дунд шинээр анх ороод ингээд хүмүүсийн дунд байлаа гэж бодъё л доо. Тэгээд би болохоор чадах хязгаар тэр хүмүүстэй жоохон ийдэг байх гад ингээд байдаг. Гэтэл надтай тэр хүмүүс нэг л ийдэг биш ингээд харилцах үед энийг нь би дотроо хүлээж ингэж мэдрэхтэй нэг тийм байгалийн жамсны дагуу байгаа хэрэг биш байна гэж тий. Намайг инэрч хайрлахгүй байгаа нь юм биш вэ гэсэн тийм мэдрэмж төрдөг. Гэхдээ өмнөд тэр чинь нөгөө цаг хугацаа өнгөрсөн байх хэвээр. Бидний хооронд харилцаа үүсэж дасал болсон зүйл байх хэвээр. Бас надаас ямар нэгэн сайн зүйл илэрхийлэгдэж намайг хинбэ гэдэг тэр хүмүүс таниад буцаагаад надтай зөв зохистой харилцах тийм цаг хугацаа тийм зүйл шаардлагатай шүү дээ. Гэтэл тийм нэг огт байгаагүй байхад би шууд өөрөө бусад хүмүүсээс надтай ингэж зөв сайхан инэрэнгүү харилцах хэрэгтэй гэсэн тийм шаардлагыг тавиад байдаг тийм мэдрэмж надаас төрж байгаа шүү дээ. Тийм ээ? Тий. Энэ тэгтээ ингээд саяны хэлж байгаа нь найз нөхдийн дунд бол тэр найз нөхдийн хүрээлэл дотор багтахын тулд би одоо эднэртэй ядаж нэг санаа бодолтой ч юм уу тийм байх хэвээр тий. Нэг зүйл сонирхдаг зүйл нэг байх ч юм тийм ухамсар бол хүнд байна шүү дээ. За хайр дурлалын хувьд ч гэсэн адилхан энэ эмэгтэй сэтгэлийг татахын тулд би ийм байх хэвээр би ийм суул дээр учраас би энэ эмэгтэй намайг тоохгүй байна гэх үед ч гэсэн би ийм суул дээр учраас ингэж байна ч юм уу нэг тэрийг ойлгож ухамсарлах чадвар байна шүү дээ. Тэгэхэд ээнэг шиг сэтгэлийн хувьд болохоор энэ нэг тийм ягаад гэвэл эн чинь амьтны хувьд ч адилхан хүний хувьд ч адилхан эхээсээ ингээл төрөхдөө тэр эхийнхаа сэтгэлийг ингэж тэр эхээсээ хайр инэрлээ ингэж хүртэж байгаа нь тэр чинь тэр хүүхдээс одоо ямар нэгэн зүйл шаардахгүй шүү дээ. Тий ямар ч нөхцөл тавигдахгүйгээр тэр чинь их нь өөрийг нь хайрлаж байгаа тийм ээ. Тэр адилхан нийгмийн харилцаанд ч гэсэн юм хэлж байгаа тийм нийгмийн харилцаанд ч гэсэн одоо сул дорой тийм доод ядуу давхаргаа нийгэм нь ингээд инрээд тэднэр зориулаад тийм инэрх тийм үйл ажиллагаа явуулдаг тийм зүйл нийгмийн тийм тогтолцоо байж гэн тий. Тэгэхээр хүний дотор угаасаа нэг тийм би одоо тийм ямар нэгэн зүйл гавьяа зүтгэл байхгүй ч гэсэн тэр инэрлийг одоо ингэж би бол хүртэх ёстой. Эрхтэй гэж ингэж хүн ойлгоод байдаг. Бурхны талаар ч гэсэн хүн ингэж хэлж байгаа жишээл бурхан хэнийг ч ялгарлагдаггүй тий. Сул дараа нэгний ч гэсэн хайрладаг учраас би бол бурхны хайр инэрлийг хүртгэн зохистой гэж хинч бодно шүү дээ. Эрхтэй гэж бодож байгаа тий. Тэгэхээр яг энэ утгаараа хүн ингэж бусдаас тийм энергисэн сэтгэл энерги сэтгэлийг хүртдэг ч гэсэн би ингэн зохистой гэсэн нэг тийм эрэгтэй ч юм уу ийм бодол аяндаа хүн төрөхөд байдаг хандлагатай. Энийг бас шууд буруу гэж хэлэх боломжгүй. Энэ бол төрөлхөөсөө хүнд ийм байдаг. Гэхдээ энийг бас зөвтгөх боломжгүй. Ямар ч албагүй гэж хэлж байгаа. Тийм эрх гэж байхгүй. Гэж байхгүй. Ерөөсөө ямар ч албагүй зүйлийг хүн ойлгох хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа тийм. Хүн бас энерги хайрыг хүртэж чадахгүй байж болно гэж байна тийм. Тийм. Тэр Pontifex гэж тэр хүн тий хэдийгээр би зохистой бичигсэн энерги хайрыг хүртэх хэрэгтэй хүн гэсэн минеттэй дүгнэлтийг өөртөө хийсэн байгаамаа гэж хэлж байгаа. Гэхдээ бол тийм энд бол ямар нэгэн тийм эрх энд бол хамаагүй бас тийм албагүй юм шүү гэдэг ингэж хэлж байгаа тий. Ягаад гэвэл тэр хэмжээгээр тэсгэрлэхийн аргагүй хүмүүс ээж болно гэж хэлж байгаа. Тий хэрвээ одоо ямар нэгэн тийм энерги тийм сэтгэл төрхөөргүй тэсгэрлэх аргагүй тийм ааш замтай хүмүүс байх юм бол яг нөгөө нэг эсрэгээр энерги сэтгэл бий болохын тулд тэр хизээ ингэж бий болсон мэдтгүү аажимдаа бий болдог шүү тийм сэтгэл бий болдогтой адилхан юм жигших одоо дургуутсах сэтгэл бас аажимдаа хизээнийх хэлсэн мэдхгүй ингээ бий болсон байдаг гэж хэлж байна тийм тэр тухайн хүний төрлөх байдал нь ингээ тэр хүнийг энерги сэтгэлийг төрүүлдэг бол харин одоо ийм тэсрэл гаргагүй хүмүүсийн төрлөх байдал нь эсрэгээрээ бүр тийм жигшил зэвүүцлээд ингэж төрүүлэхээр тийм болдог гэж хэлж байна. Одоо тэр нэг зохиол дээр гарч байгаа хүн өөрийг нь тэжээжсэн одоо эцгэн тий хөлөө чирж явдаг амандаа юм бовтондаг байн тавгууддаг байдалд нь тий хизэнээс гэж дургуус үзий яддаг мэдэхгүй болооч энэ бүр ингэж дургуутдаг. Тэгээд ийм зүйл нь яаж илэрхийлэгддэг вэ гэхээр за нөгөө л хуучин арга мэхээрээ тий за нөгөө л өлөг болсон зүйлээ ярьж энэ гэж тэгж илэрхийлж жигшиг сэтгэлээ илэрхийлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгээд ийм хүмүүс болохоор одоо ямар ч юм хүнээс юм
энерги сэтгэлийг ингэж шаардж идэг тийм энерги сэтгэлд ингэж шунж идэг ийм хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийг айгу аз жаргалгүй болгож идэг гэж хэлж байгаа тийм. Бүр заримдаа бүр амьсгаа авахааргүй тийм нөхцөл байдлыг үүсгэж байдаг тийм. Огтхож тийм хайр татах зөвлөхөө хэрнээ өөрийг нь хайрлахыг ингэж шаардж идэг тийм. Эцэтгүсгэлгүй тийм шаардлага тавьж идэг. Тэгэл дандаа тийм шархалсан, гомдсон, эсвэл тийм хүнийг тийм буруутгсан зэмлэнгүү тийм царай ингэж харуулж үйл хөдөлгөөнөөр юмсаар нүүр царайгаар тийм байдал илэрхийлж идэг гэж хэлж байгаа тий. Тэгээ хүнийг өөр ирэхгүй тийм буруутай юм шиг, гэмтэн юм шиг тийм мэдрэмжийг ингэж хүнд төрүүлж идэг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд уухсан хэмээн цангаж байгаа усны ундрага өөртөө битүүлдэг гэж хэлж байгаа тий. Тэгээ хамгийн гол нь нэг энерги сэтгэлийг хязгаар нэгэн цагт хүмүүсийн дотор ингэж төрүүлэх боловч тийм ээ. Бүр дахин илүү ингэж хүсэж байгаа хүсэл нь тэднийг тэр шуналтай тэр шаардлага нь харин буцаад улмаа ингэж жигших сэтгэлд хүргээд өөрсдийнхөө ингэж ундаалах хэвээр усны ундрага өөрсдийнхөө шунаг сэтгэлээс олж ингэж битүүл шийдэг юм аа гэжсэн маш тийм. Тэгээд үргэлж тийм хүмүүс болохоор тийм хувиршгүй хайраар өөрийг нь хайрлахыг шаардж идэг гэж хэлж байгаа тийм. Тэгээд байнга л гомдлыг нь сонсч өгч, байнга сэтгэлийг нь ингэж онгойлгож өгөх тийм үгүүдийг хэлэх хэрэгтэй болдог гэж хэлж байгаа. Тэгээд хэлдэг үгнүүд нь болохоор хэрэг миний хүн надад хайртай байсан бол аав нь ямар хувь ачиж сум болохыг харах л байсан гэх юм уу тий. Хэрвээ аах надад хайртай байсан бол миний талд ихчийг зогсоод ихчийг загнах хэрэгтэй байсан ч гэх юм уу тий. Хэрвээ чи надад хайртай байсан бол надад ингэж хандаж шүүрэхгүй байх байсан гэд өргөлж тийм гомдолтой тийм байдлыг харуулж идэх юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгвэл эртний Роми яруу найрагчид Овид гэж хүн байсан юм шиг тий. Тэр болохоор бас нэг жахаа тийм хөнгөн тийм зохиол бичдэг байсан хүн юм шиг тий. Тэр хэлэлтэд юу ч хэлсэн тэр хэрвээ чи октын сэтгэлийг татах хүсэж байгаа бол чи өөрөө сэтгэл татан бай гэж хэлж байна. Тэгэхээр энэ нэг жоохон увайгүй юм шиг бодлонтой энэ нэр хүртэл тий үндсэн зарчмыг ойлгож штэ. Хүний сэтгэлийг татахыг хайрыг татахыг хүсэж байгаа бол чи өөрөө хайр татахаар байл та гэж тэгж хэлж ирсэн юм аа. Яаж л тэр альтруу тэр зохиол дээр гарч байгаа Pontifex Lear хаанаас энэ талаараа хайгуу ухаантай штэ энэ хүн гэж хэлж байгаа тий. Тий. Тэгээ бас зарим тохиолдолд гайхмаар зүйл юу вэ гэвэл тийм ээ ийм хайр татгааргүй хүмүүсийн шунаг шаардлагантай үргэлж хоосоо өнгөрөөд байдаггүй маа. Харин ч их тохиолдолд биелж идэм а гэж байгаа штэ. Тэгээ тэр нөгөө жишээлбэл одоо боллоо гэж ингэж хэлдэггүй цус соргчтой адилхан тийм ээ. Тэр ээжигээ үргэлж хандаж үгэнд нь дуулууртай байж байгаа. Тэр амьдралаа хоосон үрж байгаа тийм эмэгтэй охин одоо байдаг гэж тийм ээ. Тэгээ тэр охины одоо өргөл нь охины зүгээс тэр зүтгэл нь үзэсгэлэнтэй байж болох байсан ч гэсэн өргөлийг нь залгигч тэр настай эмэгтэй хувьд бол огтлохч тийм байдаггүй маа гэж тийм. Тэгэхээр ингээд суурлуудаа тогтчихсон гавья зүтгэл ингээд шаарддаггүй тийм энерги сэтгэл тийм энергичний харилцаа бол тийм аимшигтай үрдэнд хүргэж болох юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд энийг дагаад бас яг юу гэдэг вэхээр тийм ажил хэрэгч биш тийм нэг налайсан тий одоо нэг тийм яаж байсан болохоор яаж би яаж болохоор юм шиг тийм суул задгаа тийм байдалд байгаагаа энэ бол энергичсэн сэтгэл байгаа учраас бид нар юм байгаамаа гэж хүн буруугаар ойлгоод байдаг юм аа гэж хэлж байгаа тий. Тэгээд тэр жишээлбэл тэгээ жишээ авч хэлж байгаа шүү дээ нөө хэрвээ чи нэг айл өргөдөж орой хоол идэх гээд очтол тэр айлын эцэг гэх нь тий үр хүүхдтэйгээ аюун муха бүтүүлэг харилцаад тий бараг залуу хүмүүс хэрвээ хоорондоо тийм үгээ хэлэх юм бол тэгэл тэр хүмүүсийн харилцаа өөр тасрах бахтай гэмээр тийм муха бүтүүлэг авираар үр хүүхдээ зочныхаа хажуу загнаал ингээд хэлж идэг гэж тий. Тэгээ иймэрхүү юм байдал бол ерөнхийдөө ихэвчлэн ахмад хүмүүсээсээ залуу үедээ хандах хандлага тийм байдаг гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээд хэрвээ одоо чиний энэ байгаа байдал чинь буруу шүү дээ гэж хэлэх юм бол тий бараг дургуутсаж үгүй энэ чи гэр орондоо хүртэл хүн юм байх хэвээр албархуу байх хэвээр болж байна. Бидний харилцаатай тийм хүүтэн хөндий байх юм уу? Бид нар бол нэгэндээ үг хэлэхэд одоо болдог. Юу ч хандаж хэлжсэн болохоор тийм нэгэн тийм дотноссон тийм гэр бүлийн харилцаатай хүмүүс зэрэг өөрийгөө зөвтгөх хандлагатай байгаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр энэ уг нь бол амьдрал дээр байдаг энерги сэтгэл гэдэг бол амьдрал дээр байдаг одоо маш тийм яг тодорхой орчин ингэж бүрдэх үед хүний дотроос ингэж аяанда ургаж гарч ирж байгаа тийм үзэсгэлэнтэй тийм харилцаа байгаа байхгүй юу? Тийм зүйл. Тэгэхэд ийм зүйлийг өөрийнхөө одоо тийм суул задгай тийм хамаа намбаагүй ч юм уу бие зохистой авч авах чадваргүй байгаа тийм байдалтай энийг ингэж гаргаж ирж ашиглаад тэгээд тэрийг өөрийгөө өмгөөлөхдөө би одоо тий чамтай найзж бодсон хэмжээнд тий энгийн харилцаж болно гэж бодсон учраас би чамтай ингэж штэ хин юу н тэгээд нэг гэр орондоо тий
Гэхдээ энэ хүн хэлж байгаа штэ. Яг үнэндээ биеийн дасал болсон гэр орондоо хүн айтайхан эвтэйхэн хувцалгүй л яхав тий. Гэхдээ биеийн дасал болсон хувцас тэгээд удаан үргэлжлүүлж өмсөх. Тий удаан ингээд бүр хэртэ олтно удаан үргэлжлүүлээд өндөр олтно удаан өмсөж явах чи хоёр өөр зүйл шүү гэж хэлж байгаа штэ. Тэгэхээр хүн нэг өөрийнхөө тийм залхуу жоохон тийм хойрог тийм бие зэгцтэй авч авах хүсэлгүй тийм байдлаа одоо энэ нэг шиг сэтгэл байгаа учраас бид нар нэгэнтээ тассан хамаагүй бид нар ингээд би нэг тоохоо болцсон гэж тийм хүмүүс ярьдаг. Тийм юмдаа ингээд ашиглаад байгаа маа. Гэвч тэр ерөөсөө хоёр өөр зүйл шүү гэж хэлж байгаа тийм. Тэгээд тэр ингэж хэлж байгаа шүү дээ одоо гэр бүл дотор байдаг нэг тийм хүмүүсийн харилцаан дотор байдаг нэг тийм уур амьсгал арай өөр. Бас олон нийтийн газар харилцдаг харилцаа тусдаа. Гэхдээ аль альнд нь нэг тийм тусдаа байсан ч гэсэн өөр өөр ёс зүй байх хэрэгтэй шүү дээ гэж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нь яах юм бэ гэдэг нь бас аюу сайхан гаргаж ирж хэлж гэж байгаа шүү дээ. Юу гэхээр ямар ч орчин нөхцөл байсан гэсэн өөртөө давуу эрх олгохгүй байх юм бол болно гэж байгаа шүү дээ. Нэг осондоо хувиа хичээж болохгүй гэж. Тэгэхээр гэр бүлдээ байсан ч ямар ч дотны үнэтэйгээ байсан ч тэр хүндээ хүндэтгэлтэй хандаж тийм ээ. Бас үг хэлээ болгоомжтой байж тэгээд ингэж харилцчээж тэр энэ affection буюу энэ энэгшил гэдэг хайраас харин ч илүү зөв сайхан харилцаа үр дүн гарна гэхээс ш ерөөсөө энэгшсэн хүмүүс хамаагүй гээл дураараа авирлах юм бол харин ч илүү муу урд нь төрж болох юм а гэж байна тийм. Одоо нэгэндээ ингээд дасал болоод ийм энэгшсэн харилцаатай хүмүүсийн дундад нэг нэгнийгаа ингээд тий одоо эхнэр чинь хайртай эхнэр чинь коктейл хийж ууж байгаа бол өө чи хавдаг гэж ингэж дуудаж болно. Хавдаг юм уу чи гэж тий. Хавдаг юм уу чи гэж хэлж болно. Эсвэл ингээд ном уншчихэд аав чинь ингээд тэнд юм яриад ингээд тий сатараад байх юм бол та дугаа ялтаа гэж хэлж болно. Тий амаа хамхилтаа гэж хэлж болно. Гэтэ тэнд бол тэр үгэнд гомдох хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл тэдний хооронд ингэж тий хэдийн ийм уур амьсгал одоо ийм нөхцөл ийм зүйл бүрдчихсэн учраас тийм үед одоо ингэж ийм янз бүрийн үг хэлэх тийм эрхчлөө бол тэднэрт байж байгаа. Яг л хин ч өөрийгөө тавуулахын тулд өөрийгөө давуу эрх хэдлэхийн тулд ч юм уу эсвэл тухайн хүнийг доромжлохын тулд гомдохын тулд хэлээгөө гэдгийг бүгд мэдж байгаа. Ийм орчин нөхцөл чи өөр шүү гэж хэлж байгаа тий. Тэгээд тэр юуг бас гоё хэлж байгаа шүү дээ. Нөгөө хүнийг бол ер нь хамтдаа амьдарч үзчихээж л таньна гэсэн үг байдаг гэж тий. Тэгээд тэр нэг хэрвээ хүн үдшилэг дээр очиод хүмүүсийн дунд аягүй сайхан соёлтой боловсон гэж бие авч явж байсан хэрнээ гэртээ ирсний гадаараа аягүй мохоо бүдүүлэг авирлаад ах юм бол тэр хүн үдшилэг дээр ч гэсэн соёлтой байсан хэрэг биш ээ. Тэр бол зүгээр дүр хэсгэж исэн хэрэг шүү дээ гэж тийм. Тэгэхээр энэ нөө энэгшил дотор байдаг ийм одоо баг ингэж урлаг гэж хэлж болохоор ийм нарийн нандаа харилцааг тийм ээ зүгээр ингэж аавч хэрэгжилж байгаа. Өөрийнхөө бүдүүлэг өөрийнхөө одоо эсвэл одоо буруу санаа зорилгоор бүр албаар авч хэрэгжилж байгаа. Жишээлбэл одоо найзтай тий нэг хүнтэй чигтэйхэн ингээл ямар нэг тийм дотн харилцаагүй хэрнээ гинт дотн харилцаатай хүн шиг ингээл үг хэллэг ингээл айс илэрхийлэх юм бол нөгөө хүн гайхна гэж тий чи яаж наа гэх юм бол би чамтай угаасаа их дотн л гэж бодож ирсэн шүү дээ. За чи зүгээр тийм албан ёсны харилцаатай баймаар байгаа мó чинийхээр л болъё би уг нь чамтай найз дотно гэж бодож ирсэн шүү дээ гэж ингэж хэлж айгүй байдалд оролдох юм аа гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи энэ чинь энэ хоёр өөр зүйл шүү гэдэг л гаргаж ирж хэлж байгаа тийм. Тэгээд тэр гэр бүл дотор ч гэсэн ер нь нэг хин нэг дарангуйлагч байх юм бол тийм ээ. Тэрэндээ аягүй хашгилдаг гэж байгаа шүү дээ тийм ээ. Аягүй элэгсэг дотн байгаа юм шиг болж үнийг доромжилдгүү, шоолдгүү эсвэл одоо бүр одоо тийм хүүтэн үндий албархуу байдал гаргаж одоо зовоодгүү одоо тийм. Тийм. Ер нь нэг тийм байдаг шүү дээ. Жишээлбэл бид нар ингээд бас амьдрал дээр чинь тоглоод байгаа юм уу яагаад байгаа мэддэхгүй байна гээл тий. Тоглоом шолоомор нэг тийм тоглоом шолоом хийхээр тийм дотны хүмүүс биш ээж идэл гинт тоглоом шолоомор сонин юм яриад тий. Тэгээд ингээд уурж олдгоо тэр чинь чи юу яриад байгаа гэдэг юм бол тэр чинь гүү би чаан зөв тоглоод тэгээ хэлсэн штэ гэл ингээд яг иймэрхүү ийм энерсэн хүмүүсийн дунд байдаг тийм харилцааг яг ингэж авч хэрэгэлдэг хүмүүс байж байгаа. Тэр яг лимитэд аваад байдаг ш тийм ээ. Тий. За нэг ийм хэмжээнд уулзаж татнасан бол төдий хэмжээнд бас нэг үг харилцаа тийм хөрөл яриа байна. Тэрээс лимитэд авах юм бол чинь зохисгүй золлоо явчих шүү. Тийм ер нь их уулзаад удаагүй нэг дотны харилцаа үүсээгүй хүмүүстэйгээ гинт ингээл нэг тийм амар дотны хүмүүстэй харьцаж юм шиг харьцахаар нэг тийм хүнд эвгүйс төрдөг шүү дээ. Тэгээ энэ дээр нэг тийм гоё жишээ авсан мам тэр Тристрам Шанди гэж ном байдаг юм шиг байна тийм ээ. Энэ дээр гардаг тэр хоёр хүний тухай ярьж байгаа шүү дээ. Аав гах Тоби.
За огтхон цагаа олоогүй байхад тэр аав ах тоо би нөө бэхлэд барих урлах энэ талаар ингээ ярьдаг, яриагаа эхлүүлдэг гэж байгаа тий. Угаасаа тэр нэг дуртай уулзахаараа тэрийг ярьдаг юм. Тэнгүүт л аав нь бүр төвчээр нь барагдаад шууд аавынхын яриаг тасалдаг юм аа гэж байгаа. Жохон бүдүүлгээр. Тий, жохон бүдүүлгээр та дугаар одоо та болилтаа гэх тий. Тэгэхээр аавынхын царайдын нэг ихэд гомцсон байдал илэрхийлэгддэг гэж байгаа. Яагаад гэвэл энэ тэрний хувьд бол энэ бэхлэд барих урлаг энэ сайхан ийм чухал зүйлийг энэ хүмүүс ойшохгүй байна гэж бодохоор тоомжрог хандж гэж бодохоор айгүй тийм гомрогсон сэтгэл төрдөг гэж байна тий. Тэгвэл нөгөө тэр аав гахыг нь гомцсон байгааг харангуйтаа сэтгэл нь жоохон эвгүй болоод тэгээд уучлах байдаг гэж байна тий. За заахаа уучлаарай гэд. Тэгэхээр аав гах яг бүрэн уучлаад дахиад тэр аавд нь янз янзын бодоогүй гэдгийг илэрхийлэхэд бол дахиад цаашаа нөгөө бэхлэд барих урлагийнхаа талаар яриагаа эхлүүлдэг юм аа, яриагаа өргөжлүүлдэг юм аа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм л харилцаа аахгүй энэ чинь энэгшсэн харилцаа нэгэндээ гомдоод байх юм алга тий. Тэр дороо гимшээд бас ахыгаа өрөвдөд үгэлж нөгөөт нь ч гэсэн эргүүлээд нөгөө яриа ийм хүмүүсийн донд байгаа ийм нэг харилцаа энэ чинь ийм зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд энэ одоо энэ ч нэг нэлээд аюултай ч юм уу сөрөг талын тийм яриа руугаа ороод ингээд яваад байгаа шүү дээ тийм ээ. Элэгших сэтгэлийн бас нэг гэж буруугаар ашигладаг юм тал байдгаа гэдэг үр дүн нь бас муу болдог гэдэг. Тэгээд цаашаа харах юм бол бас энэ хардалт гэдэг зүйлтэй холбож ирсэн байгаа тийм ээ. Хардалт гэдэг бол зөвхөн одоо хайр дурлалын харилцаанд л байдаг зүйлээ гэж хүмүүс аль хэдийн бодохоо болсон мэддэг болсон тэрний талаар тийм ээ. Хардалт гэдэг бол өөрөө бүх төрлийн хайр тийм ээ. Бүх төрлийн харилцаан дотор байж идэг гэж. Тэгэхээр энэ шиг сэтгэлд дотносох одоо дотноссон хүмүүсийн хооронд ч гэсэн бас нэг тийм хардах сэтгэл байдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээ энэ дэр жишээ хэлэхдээ ер нь за жишээлбэл одоо ах トゥ хоёр багасаа хамт тоглоод тий хамтдаа ном уншаал хамтдаа одоо нэг сонирхолтой тий үргэлжлэл хамтдаа цагийг өнгөрөөлдөг тийм ээ. Одоо хамтдаа дугуй ундагсан ч уу хамтдаа мододон давирдагсан ч хамтдаа цагийг өнгөрүүлдэг юм ах トゥ хоёр байж байгаа. Нэг өдөр гинт одоо дүүн өөр зүйлийг сонирхоод эхэллээ гэж хэлж байгаа тий. Өөрөөс нь тусдаа. Өөрөөс нь тусдаа нэг шинжлэх ухаан сонирхдаг эсвэл дуу хөгжим одоо тоглох уран зохиол ч юм уу тийм за эсвэл одоо бүр цуглаанд явдаг ч юм уу ингээд ямар нэгэн өөр сонирхолтой болоод ирлээ. Тэр үед одоо нөгөө тэр ахын ч юм уу нөгөө хүнд нь бол ийм хардах сэтгэл бий болт юм аа гэж ингэж хэлж байгаа. Бүр аимшигтай зүйл тохиолдно гэж байна тийм айгүй тийм ноцтойгоор хүлээж авч байгаа шүү дээ тийм ээ бүр ингэж өөртөөгаа тийм дотн зүйлээ ингэж алдаж байгаа юм шиг тийм ээ. Тийм. Тэгээд илэрхийлэхдээ бол яадаг вэ гэхээр жоохон тийм гомдсон хардсан сэтгэлээ илэрхийлэхдээ шууд одоо би одоо чиний тэр надгүйгээр ийм сонирхоод явж байгаа чинь дургүй энэ гэж хэлэхгүй шүү дээ. Тийм болохоор яадаг вэ гэхээр тэр хийж байгаа зүйлээр нь доогдох уу хийдэг юм уу тийм ээ. Эсвэл бүр одоо нэг ургамал сонирхол эсвэл ямар нэг юм хийж байгаа бол тэрийг бүр гэж өгөөмүүлж устгаж хайдгуу тийм ээ. Тэр одоо шинэ сонирхлын дагаа шинээр бий болгож байгаа найз нөхдөд нь хардж байгаа юм биш. Аяанда тийм хардл бий болно. Эхний үед одоо бүр юунтай харж ийн гэхээр цаа сонирхож байгаа зүйлүүд нь төлөвтэй хардж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тийм учраас дотроо энэ худлаа нэг тийм сөрхийн хүн болох гэж нэг юм сонирхож байгаа тэгж жагаад болчихно гэсэн тийм бодол төрдөг тий. Тэгээ бүр тэр хүний дотор ямар сэтгэл төрж байгаа нөхөр бүр ингээ тий насаараа идэх байсан хоол хүнсээ алдж байгаа юм шиг эсвэл хоёр дахь бие хүний одоо булаалгасан юм шиг маш юм одоо том үнцэнтэй зүйлийг ингээд хин нэгэн ингээд өөрөөс нь хулгайлж байгаа юм шиг тийм мэдрэмж тийм таагүй мэдрэмжийг аавна гэж байгаа шүү дээ. Тийм яг л одоо хоолноосоо хаагцсан бүр нохоо тийм шүлээ зурж архицтай адилхан тийм айхтар хартал төрнө гэж штэ тий. Тэгэхээр ингээд багаасаа хамтаа тоглоод цагийг өнгөрүүлээд ингээд энэгшсэн харилцаа үүссэн байж идэл нөгөөх нь өөр юм сонирхоод ингээд өөр юмны ханаас ингээд явах үед бүр тийм амар том юм алдаж байгаа юм шиг хүнд тийм сэтгэл төрнө. Тийм хартал бий болох юм аа гэж хэлж байна тий. Тэгэхээр яг энийг хүмүүс бол их тийм эрүүл ухаанаар бодоод ойлгоод урьдаас бүр төсөөлөөд тийм зүйл болох үед нь ухаалгаар бодоод ингэж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол зөвхөн өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг дагаад явах юм бол чинь өвдөлтөл байна шүү дээ тэнд тийм ээ. Тэгээд тэр нь бол мэдээж тийм эрүүл байх ёстой л өвдөл шүү дээ тэр чинь. Тий. Тэгээд тэр Библиэр номлогчийн үг номон дээр их сайхан хэлсэн байдаг шүү дээ. Бүх зүйл цаг байд юм аа гэж тийм. Нөхөрлөх цаг байна, дайсагнах цаг байна, хураах цаг байна, алдах тараах цаг байна гэж тийм. Тэгэхээр бүх зүйл цаг хугацаа байдгийг мэдээж ингэж хичнээн ах トゥ ойр дотны байсан хүмүүс байсан ч гэсэн эргээд энэ нөхөрлөлд бас цаг хугацаа бий цаашаа салах өөрчлөгдөх тийм өөр хэлбэрлөө хувирах ийм олон ийм өөрөөр хэсгүүд амьдрал байгаа гэж бодож мэд хэрэгтэй байгаа тийм. Тэгэхгүй бол үргэлжил нөгөө
халуун дотны харилцаа нь яг одоо байгаа шиг насан туршдаа үргэлжлээд явах юм шиг ингээд төсөөлчгөр тийм өвдөлт мэдэрч байна тий. Тэгэхээр энэ хэлээд тааш энершил гэдэг зүйл чи юм тодорхой орчин нөхцөлд ингээд тодорхой одоо энэ уур амьсгал дотор ингээд бий болоод ингээд өнгөрдөг зүйл байж байгаа байхгүй. Тэгэхээр хэрийг ингээд байнга байж идэг юм шиг ингээд гаргаж ирээд ашиглаж болдог юм шиг өөрөө ингээд тийм бий болгож болох юм шиг эсвэл бүр build up аль хэдийн ингээд миний төлөө тогтсон суурлагдсан тий ингээд бэлдээ тавьсан зүйл би аваад хэрэгж болох юм шиг тийм зүйл юм шиг бодоод байна. Энэ тийм биш ээ. Тухайн орчин нөхцөлтөө ингээд би болоод тий яг тэр нэг орчиндөө ингээд би болоод байхгүй болох зүйл шүү дээ тэр чинь тийм ээ. Тэр чинь мөнхөд байх зүйл ерөөсөө биш шүү дээ. Тэгэхэд яг хүн болохоор энийгаа ингэж хадгалж үлдэхийн тулд ингээд айгүйх тийм хичээдэг тэгээд тийм учраас янз янзын буруу зохисгүй аваар гаргадаг. Тэгээд нэр нэг агч жишээ авч хэлж байгаа. Жишээл одоо нэг гэр бүл байхад тэр гэр бүлийн гишүүдээс нэг нь Христэд итгэгч болох үед тийм ээ. Бусад нөгөө үл итгэгч гэр бүлийн гишүүдийн дотор одоо тэр дургуутсах, хорсох гэж хэлж байгаа шүү дээ. Тийм бас тэгэл. Эсвэл одоо их боловсрал муутай тийм family байхад тэднэр дундаасаа нэг нь маш мундаг боловсралтай болоод амар бусдаас шал онцгой тасраал мундаг амжилттай амьдрал явах үед бусад гэр бүлийн гишүүдийн дотор хорсох тэр хүнд хорсох сэтгэлээс илүү гашуун зүйл гэж байдаг юм а гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хайрт угаасаа тийм мөнх зүйл одоо тийм ховршгүй зүйл биш л байгаа байхгүй тий. Үнэхээр одоо ах дүү яаж тийм одоо ингээ хайрлаж аваад тэр чин одоо сайн сайхан яваад тий мундаг одоо мэртэн мэдлэгтэй болоод явж аваад нь баярлах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхэд үгүй байж тий. Тэр юу н хайр татчихсан мэвэл хамтдаа тийм сайхан энержсэн харилцаад нэг нэгдээ өвч авалцчихсан тэр харилцаа л тэр хүнд хайр юм шиг мэдрэгдэж тэр хүний хайрлаж байгаа шиг мэдрэмж төрүүлжсэн болохоос ш яг үнэндээ өөрөөс нь сайхан байсан баг. Өөрөөс нь тусдаа ингээд мундаг явах үед тэр чин бүр ирээд хардал төрж ингэж уур цараалж ш тий. Тэгэхээр яг тэр ер нь яг үсэн хэлж өгч байгаа шүү дээ. Хувиа хийчих болдгоо маа гэж хэлж байгаа шүү тийм үү? Хэрвээ одоо тий үнэхээр хайрлаж байгаа хайр байх юм бол оён илүү явж байгаанд нь тэр хүний илүү явж байгаад нь харин сайн явж байхад нь талархаад ингээд байх хэрэгтэй ш. Тэгэхээр чин нөгөө өөртөө дотн харилцсан харилцаанаас нарай жоохон багасах ч юм байхгүй болох үед нь тэрэнд нь айгуу тэгэж нөгөө хүн маш их буруутай зүйл хийсэн юм шиг ингэж гомдож байгаа байдал байгаа шүү дээ тийм үү? Тий. Тэгээд тэр хардаж байгаа нэгний тэр бас заримдаа хачин чигтэй хэлбэрийн давхар хатаахал бий болдог гэж хэлж байгаа. Тий, тэрийг сонирхтой зүйлийг хэлж байгаа. Тий. Тэгээд тэр тэгж байгаа шүү дээ. Хоёр зүйл ингэж бие биентэйгээ зөрчилдөж идэг гэж татсан. Тэгээд нэг талаас аваад яадаг вэхээр зүгээр тэр хүний сонирхож байгаа одоо тэр зүйлд нь утга учир өгөхгүйгээр зүгээр ингэж за зүгээр нэг тийм утгагүй зүйлийн хойноос хөөцөлж байгаа нэг тийм сүрхий хүн болох гэсэн л одоо тий худлах хуурмаг байдал ч юм уу ингэж боддог. Гэтэл яг нөгөө талаас бас үнэхээр одоо миний олж авч чадаагүй, миний харж чадаагүй ямар нэгэн чухал зүйлийг надаас зүрхлээд ойлгоод надаас зүрхлээ харчихсан тий байд юм биш байгаа. Байд юм биш байгаа. Үнэхээр энэ яриад байгаа зүйл нь нэрэж их юм байвал яах вэ? Тийм ээ. Эсвэл та нэг нь Христэд итгэдэг болсон байл ахиж чинь нэрээ Христэл чинь үнэн байвал яах вэ гэж тий. Дотор нь бас тийм бодол хүнд төрөн шүү дээ мэдээж. Улаан цал үүсгээд авахгүй шүү дээ. Тэгтээ яадаг вэ гэхээр эцтэй яадаг вэ? Тий. Тэгээд яадаг вэ гэхээр нөгөө нэг дорд үздэг тий. Яагаад заавал тэр гэж тий. Яагаад заавал тэр нэг годгонсон тэнийг охин ахмадуудын ойлгож чадаагүй зүйлийг төрүүлээд ойлгосон байх гэж үгээд. Эсвэл яалаа гэж тий. Энэ юу ч мэдэхгүй өнгөрөөх үү биднээс төрүүлээд харчихсан тэр зүйлийг харчихсан байх юм бэ гэж. Тий. Тэгтээ эцэг эхчүүд болохоор ийм зүйл их ухаантай ханддаг гэж хэлж байгаа тий. Эцэг эхчүүд ийм зүйл үед юу гэж хэлдэг гэхээр угаасаа залуу наснд ийм зүйл байдаг юм аа. Тэгж байгаа сонирхоо болчихно гэж хэлэх юм уу тий. Нэг тэгж хэлдэг. Тэгээд тэгж хэлж байгаа үеигээс эсэргүүцээд харахгүй. Ягаад энэ чинь нөө тэр ээж аав шин залуу насыг туулаад өнгөрсөн болохоор бас нэрээ тийм ч юм уу. Үнэхээр ээж аавх нь хэлсэн шиг тийм сүрхий нэг юмны араас хөөж байгаад болчихгүй байна. Эсвэл амжилттай бүр цантиныгаа хөгөөд явахгүй байна гэж хэлж байгаа тий. Тэгэхээр ер нь бас яг энэ affectionтай одоо энэгшсэн хүмүүсийн дунд байдагтай холбоотойгоор тийм байдаг юм. Одоо жишээлбэл нэг тийм таньдаг ингээд найз нар байж хахад тэр таньдаг найз нарын дундаас нэг нь их мундаг ингэж нийгэм танигдаж их мундаг хүн болоод гарч ирдэггүй тийм ээ. Тэгээ энэ стайг мундаг хүн штэ гэдэг тэр хүний танихгүй хүмүүс болохоор тэгээд байдаг. Гэтэл өөрийнх нь нүдэнд болохоор яг нөгөө л найз нь. Эсвэл нөгөө дүүн тийм ээ. За энэ тэрийн юу вэ юу гэдэг одоо энэ удаа гэж айгүй ингэж тэгэхээр тийм энэгшсэн сэтгэл байгаа учраас тэр хүний тэгэж бусад хүмүүстэй адилхан тийм хүндлэх нүдээр
харахгүй байгаа юм шиг байна. Байхгүй гэсэн шүү дээ. Тийм үнэлж талархах одоо тийм сэтгэл байхгүй. Ямар мундаг юм бэ гэж тийм ингэж үнэлж талархах сэтгэл байдаггүй учраас тэр affection тэгэж хүн нөлөөлөд байна уу тийм ээ? Тийм л ах гэж бодож байна би ч гэсэн. За тэгээд энэ үртэл ингээд ярих юм бол эн чинь тэр нэгтгэх хайрын тий тэр бусдаас ингэж тэр инэрлийг нэгж байгаа тийм хайрын гашсан хэлбэрийг сая хүртэл ярьлаа шүү дээ тий. Тэгэхэд бас энэ бусдад өгдөг тэр gift love бусдад ингэж өгдөг хайрын тал дээр ч гэсэн энержсэн тийм сэтгэл дээр ч гэсэн тийм гашсан хэлбэрүүд байж болох юм аа гэж хэлж байгаа. За тэгээд тийм нэг хадагтай fidget гэж одоо 90 тайранд байсан хүмүүсийн нэг нэсэн юм шиг байна тийм ээ. Тийм эмгтэй сонирхолтой дүүх тийм ээ. Тийм. За тэгээ энэ эмгтэй бол гэр орныхонтой хүүтэй охинтой тий нөхөртэй тэгээд бас нохотой байсан гэж хэлж байгаа шүү дээ. За тэгээд гэр орныхоо одоо бүхэл ажлыг ингэж ганцаараа нуруунд дээрээ хурч авдаг. Тий одоо туня муутай одоо охин жоохон туня муутай охиныхаа эрүүл мэндийн асуудлыг бараг ганцаараа мэдж явдаг гэж хэлж байгаа тий. Тэгэл ерөөсөө гэрт нь одоо ганц хүн байсан ч гэсэн тэрэн зориулж халуун хоол бэлтгэдэг. Орой уудаж гараад явах юм бол үүдэн дээрээ зогсож байгаа тосож аваад гэртээ оруулдаг тий. За тэгээд угаалгын газар одоо ийм хувцас авчид өгчих чадвартай айл байсан ч гэсэн өөрөө гараараа хүүхдүүдийнхээ хувцсыг угаадаг. Өөрөө оёж чидэж одоо өөрийнхөө оёж гсэн хувцсыг өмсгдөг тий. За тэгээд нохоогоо хүртэл ингээл айгу сайн ингэж харж ханддаг. Гэрийнхээ ерөөсө бүх л ажлыг ингэж ганцаараа нуруунд дээр өөрч авдаг тийм эмэгтэй байсан юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээ эн чинь бол өөрөө түрүүн бол бид нар юу ярьж байсан гэхээр нөгөө энэх сэтгэлд тий голдуу нэгтгэх хайр нэгтгэх хайр одоо стас одоо тэр энэ хайр тэрний одоо жоохон тийм гажуудсан буруу болдог хэлбэрийн тухай ярьсан бол одоо бол эн чинь нөгөө бусад өгж байгаа хайр энэх шиг сэтгэл дотор байгаа нөгөө өгдөг хайрын илүү гажсан хэлбэрийг ярьж байгаа шүү дээ. Тэгээ тэр фижит авахыг авах нас орсон гэж байгаа шүү дээ. Тэгээд нас орсныхын дараа харин гэр бүлийнхнийхэн царай илүү гэрэлгээтэй болсон гэхээр гайхмар зүйл байсан гэж байна шүү дээ. Мэдээж эдгээр бол ээж одоо хайртай нэхнэртэй хайртай л байсан гэж байгаа тийм. Хайртай учраас л одоо яг ээж гсэн хувцсыг өмсөөл тэгэл одоо тэг ингэснийхэн дагуу тийм бүгд ингээл хийгээд явдаг байсан маа шүү дээ. Гэхдээ яг нас орсныхан дараа ингээд яг харах юм бол ер нь бүгд юм чөлөөлөгдсөн тийм нүүр царай илэрхийлэгдэжсэн юм аа гэж ингэж хэлж байгаа тийм. Тий. Одоо нэг том хүн жишээлбэл өдөржингөө гэртээ байхгүй яж байгаа оройд ирдэг байтал харин бүр гэртээ өдөржингөө байгаа гэртээ одоо цэцэрлэг янзалдаг болоод тий. Тэгээд нөгөө ерөөсөө ганцаар ингэ явуулдаггүй байсан нохоо нүртэл гудамжаар ингэж нарс ашаа бүх хүн таньдаг болчихсон энэ тийм үү. Тэгээд нөгөө бүр туня муутай охин нь тийм ээ. Бүр моринд одоо морь унж сурах гэсэн хичээл авчихсан явж идэг. Нэг тийм чөлөөлөгдсөн байгаа байдал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хатагтай фижит бол ямар хүн байсан бэ гэхээр ер нь бол зөвхөн одоо гэр бүлийнхэн төлөө бүх амьдралаа зориулсан тийм ээ. Тийм хүн байсан гэж байгаа шүү дээ. Оршууд нь хүртэл одоо ингэж хэлж тийм ээ. Үнэхээр гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориулсан хүн байсан. Үнэхээр сайн ээж, сайн актер байсан гэж ярьцгаадаг байсан гэж байгаа шүү тийм ээ. Тий. Тэгээд одоо охин нь өвчтэй эмч ирж уулздаг байсан, хувийн эмчтэй байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхдээ эмч хизээч одоо охинтой эрүүл мэндийн талаар охинтой нь ярьж байгаагүй. Охиных нь эрүүл мэндийн талаар ээжтэй нөөр тусдаа өрөөнд очиод ярьдаг байсан юм аа гэж хэлж байгаа. Тэгээд охиныхоо эрүүл мэнд одоо тэр өглөө бол ийм өглөөний цайын өрөөнд нь авчиж өгдөг те. Ийм цаа уухстай гэж өөр хоолны нүртэл ингэж тааруулж зохицуулж өгдөг те. Тийм одоо эмгтэй байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр орой болгон тосдох нь тэднэрт аягүй хэцүү байдаг байсан гэж хэлж байгаа. Орой нөгөө гэртээ эргээр ээж нөгөөдөнд тэгэл ээжийнхээ амар ядарсан унт чадахгүй санаа зовсон царайг хараад гэртээ орохоор тэднэрт ямар хэцүү байдаг байсан байх вэ гэж хэлж байгаа шүү дээ те. Тэгээд нэг тийм оройтож орж ирж байгаа хүүхдээ ингэж чи намайг ингэж ядраах гэж гисэн тийм ууртай харцаар харж яадаг. Нэгсэн мөртлөөс тэгээ ороод ирэхэд нь заавал халуун хоол хийж өгдөг тийм ээ. Хэрэггүйгээд ахтал халуун хоол хийж өгдөг гэдэг бүр тийм. Тэгээд заримдаа нас орсныхан дараа тэр пастор нь тэгж хэлсэн гэж байгаа шүү дээ. Хадагтай фижид одоо л нэг амар зайгаа үдж байгаа ах таа гэж ингэж хэлж ирсэн тий. Гэхдээ би ч гэсэн тийм байгаасаа л гэж хүсэж байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хувц ингээд donation тэр хэрэггүй одоо өмсгөө хувцнууд аваачиж нөгөө хүмүүс хандуулж байгаа тий. Зулааны бүх хүмүүсийнхаас тэдний гэр бүлийн хандсан хувцс бараг тал нь байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэр инээдтэй хэлж байгаа шүү дээ. Тэр фижит авахаа талаар өөрийгөө бараг нэхмлийн мастер гэж үздэг байсан гэж тийм. Ойдл чинь нэхмлийн мастер гэж үздэг юм шиг. Тэгээд тэр хүүхдүүдтэй
дандаа өөрөө ингэж хувцас ойж хийж өгдөг. Гэхдээ хүүхдүүд нь гэр бүлийнх нь өмсөх дургүй байсан ч гэсэн заавал өмсөх шаардлагатай болдог тийм ээ. Тэгээд ямарсандаа нас орсныхан дараа тэр ээжийнхаа хийж өгсөн хувцсуудыг сүмдээ авч хандуулсан юм шиг гэн тийм үү. Тэр үед насар их хувцас авч хандуулчихсан тийм. Тэгэхээр яг нөгөө эмэгтэй хүн ийм нөгөө нэг өөртөө төрлөхөөс эмэгтэй хүнд байдаг. Эхийн зүүн сонгоо хитэх даах юм бол одоо ийм өрхөнд орох боломжтой юм шүү гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Нэрээ эмэгтэй хүн бас энийг болгоомжилж авахгүй бол тий хичнээн өөр хүүхдэн том болцсон байсан ч гэсэн яг л нөгөө нэг эхийн хаан дээр зүүн сонгоор ингэж үлдэгээл тэгэл бас тий садаа болж болохоор тийм байж байгаа байхгүй тий. Уг нь бол бид нар энд хэлж байгаа. Бид нар одоо хүнд өгч байгаа бол дахиж чамаас авах шаардлагагүй болгохын тулд бид нар өгөхтэй. Тэрний зорилго нь бол тийм байдаг. Өөр хүүхдээ хоолж ундалж байгаа бол дараа нь өөрөө бие дааж хоолоо идэж сурахын тулд тэрийг зорилгоо болгож бид нар ингэж харж асарж байгаа юм шүү гэж. Өөрөөс нь цаашдаа хамаарж тусламж авч амьдрахгүй бие даасан хүн болж болгохын төлөө тийм хүний бүтээхийн төлөө бид нар тэр хүн тусалж тэр хүнд хийж өгж байгаа гэдгийг санаарай гэж байгаа шүү дээ. Хизээ нэгэн цагт би цаашид тэдэнд шаардлагагүй болох ёстой шүү гэдгийг зорилгоо болгож одоо тэд нар сайн зааж сургаж явах ёстой юм шүү гэж ингэж хэлж байгаа тийм. Гэтэл эмэгтэй хүн одоо нөө их хүнд байдаг тэр зүүн савнгаа үргэлж бариад ингээ явах юм бол энэ аимшигтай юм алдаанд хүрч болох юм аа гэж хэлж өгч байгаа тийм. Тэгээд тэр өөрийнхөө тэр зориулалт тийм ээ. Эргээд нөгөө нэг хөл нь өвдөжсэн ч гар нь өвдөжсэн ч эцэс цуцалтгүй ажиллаж байгаа тийм ээ. Тэгээ энэ бүх зүйлээ зориулж байгаа тэрнээсээ айгуу тэгж таашаал урам зориг авч ингээм амьдраа сурчихсан тийм ээ. Тэгээ бас яадаг вэ гэхээр эргээд бүр нөгөө өөрийнх нь хийж өгсөн хоолыг хийхгүй байсан ч болно штэ гэж хэлэх үед гомдно штэ. Эсвэл өөрийнх нь төсөөлөг ямар нэгэн хариултыг хийх үед тэрнээс л гомдож гонсоо. Тэгээд тэр гомдож байгаа гонсоож байгаа сэтгэлээсээ бас таашаал авч болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ эхийн зүүн савн өөр хөндлөнгийн илүү тийм хүчтэй хараар уг нь бол дарагдчих хэвээр дарагдаж байх хэвээр тийм энэ ухаанаар зохицуулж өгөхтэй зүйл яаж байгаа байхгүй тийм. Ингэж чадаагүй байх юм бол нөгөө хайртай хүндээ тэг хэрэгцээтэй хүн хэвээр байх гэсэн хүсэл шунал нь тэр хүний амьдралыг аюу хэцүү болгодог. Тэг яваанда бүр шин зохиомл хэрэгцээ шаардлагыг бий болгож олно гэж. Иймэрхүү кинонууд байдаг шүү дээ. Яг нэг бодит одоо амьдрал дээр бүр арайж хэтрүүлсэн юм шиг. Хэтрүүлсэн тий охин мохноо бүр ингээд хүчээр тариамаараа тариад суугаа болгочихад насаар нохноо ингээд халамжлаад дэрдээ байлгаад байж байгаа. Тэрийг охин мэдж байгаа тий мэдчихдэг тийм амар кинонууд байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд хин нэгэн хүнд хэрэгтэй хүн байхыг хүссэн ийм хүний хэрэгцээ нийт те өгдөг хайр мөн боловч бусдад ингээд бусдыг хайрлаж бусдад хайраа өгөхийг хүсэж байгаа боловч энэ ч гэсэн тодорхой хэмжээнд те хэмжээ хязгаартай тогтож чадахгүй бол цаашдаа гажаад бүр амар чөтгөрийн амар юм болж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь өөрийнхөө тэр зорилгоо зөв тодорхойлж явах хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл тэр туйлзуур сэлмээр ингэж байлддаг юмны багш нь тийм ээ. Тэр шав нь өөрийг нь хатгачих үед баярлдаг шиг тийм ээ. Одоо миний бэлтгэсэн шав айгуу сайн болсон байна гэж үзэж баярлж байгаатай адилхан багш нар ч гэсэн тийм бодолтой байх хэрэгтэй. Өөрөө энэ хүн чинь их сургуулийн профессор хүн шүү дээ тийм ээ. Тэгээд би ч гэсэн энэ тал дээр өөрийнхөө хийж байгаа ажил мэргэжлээр болгоомжлох хэрэгтэй гэд бас тэр доктор Кварц гэдэг хүний гунигтай түүхийг ингэж жишээ авч ярьж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд тэр хүн бол маш чадварлаг хичээл зүтгэлтэй тий тэрэн шиг юм мундаг багш гэж байгаагүй тэгээд шавнартаа бүх зүйлээ зориулдаг хүн байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр шавнартаа бол мартагдчихгүй тийм гүнзгий сэтгэл үлдээж чадсан тийм ээ. Тэгээд бүгдээрээ тэр баатар шиг шүтдэг тийм үү. Тэгээд өөрийнхөө тэр шавнартаа хандж байгаа хандлага хичээл зүтгэл нэг өндөр. Тэгээд үргэлж одоо сургуулаа төгснөхийн дараа ч гэсэн багш нар нь одоо шавнар нь багш нараа ингэж очиж оройн тий их сайхан хэлэлцүүлэг хийж үдшийг өнгөрүүлдэг тий. Гэтэл тэр байдал нь ачирхалтай удаан үргэлжлэж чадаагүй юм байж байгаа шүү дээ. Нэг одоо аимшигтай үдэш болсон үдэш гэж аимшигтай гэж хэлж байгаа. Тэгэхээр яасан гэхээр нөгөө доктор дээр очиод хаалгыг тогшоод ингээд ордын адил ингээд сайхан ороо цуугаад юм ярих гэсэн чинь багш шууд мохоо хүтэн царай харуулад доктор тийм ээ надад зав байхгүй гэд тэгээд явуулсан юм шиг тийм үү. Тэгээд тэр нь юунаас болсон гэхээр нөгөө сүүлийн хэлэлцүүлгийнх нь үеэр нөгөө шавнар нь өөрийнх нь санаа бодолтой хэрэгслэх тийм ээ зөрчилдсөн зүйлийг ингэж ярьж тэгээ магадгүй шавнар нь дээлцсэн багтаад тийм мэдээж чинь жоохон бодиттой үнэн тийм зүйлийг яриа. Тэгээд тэр залуу шинэ хүмүүс чинь одоо шинэ үеийнхаа зүйлийг илүү мэдж байгаа шүү дээ. Тэгээд багшаага
дийлдсэн юм шиг байгаа тийм үү. Тийм болохоор тийм амар цогцолтонд одоо би энэ хүмүүс хэрэггүй болжээ гэсэн одоо тийм зүйлийг харж тийм ээ. Тэгээд тэр үнэн гэдэг зүйлтэй нүүрт болох үед тэсгийн аргагүй болж басан байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр цааш та нэг шав нартайгаа сайхан багш гэсэн байр суурин дээр хандаж харилцах тийм боломжгүй болчихж байгаа шүү дээ өөрөө. Тийм. Аз жаргадаг хүн болж хувирч байгаа шүү дээ нэгсэндээ. Тийм. Тэгэхээр одоо энд хэлж байгаас ийм хин нэгэнд хэрэгтэй хүн байх гэсэн ийм хэрэгцээ шаардлагыг гэр бүлийнхэн чинь одоо тийм дүүргэж өгөхөөс татгалзаад байх юм бол энийг бол гэрийн тэжээр амьтдаар орлуулах боломжтой гэж ингэж хэлж байгаа тийм. Тэгээд ийм гэрийн тэжээр амьтан бол тэр одоо хүний хүсэл шаардлагыг гүйцэлдүүлж өгч чадна тийм. Тэр дундаа бол нохоо хамгийн сайн гэсэн. Гэтэ бүр сармагчин бол бүр хамгийн шилдэг гэж би сонссон. Сармагчин одоо хүнтэй адилхан болохоор тийм байдаг гэж магадгүй. Тэгтээ бол яг тэд нар танд одоо хэлж чадахгүй л байгаа болохоос ш тий дотроо бол тий яаж сармагчин гэрэн тэжээр амт байж чадах юм бэ тий тэр чин зэрлэг шахуу амт чин тий тэд нарт бол хэцүү л байгаа шүү. Гэхдээ яг танд хэлж мэдгүй хэлэх гэсэн ч гэсэн та ойлгохгүй мэдээж тэрийг тэгэхээр бол ийм байгаа маа. Одоо тэр бусад хүний амьдралыг ингэж өрн таран хийхгүйгээр нэг нохооны амьдралыг өрн таран хийх гэж завгүй байгаа учраас бусад нь ч амар хэлбэр байна гэж ингэж хэлж байгаа тий. Их хэлж байгаа шүү дээ. Нөгөө гэр бүлийн бусад гишүүдийн амьдралыг сүйтгэх завгүй тийм ээ болж байгаа гэж байна шүү дээ. Тодорхой хэмжээгээр ч нэг дижээр амтанд анхаарлаа зарцуулж байгаа учраас. Нэрээ бас яг үнний ортой шүү дээ. Үнний ортой. Тэгээд тэр амьтан чинь яг хамтдаа гэж хэлэгдэхээр нэг тийм амьд оршихоо шүү дээ. Өөрөө гэсэн бас нэг хөөрхөн зан чанартай юмтай. Тэгээд амьтан яадаг вэ гэхээр хамгийн гол нь үргэлжил ялангуяа нохоо бол тийм ээ үргэлжил эзэнтэй нэг тийм түшгэлсэн байртай байдаг ш тийм ээ. Хизээч одоо чи миний бүх юмыг хийж өсөөр байгаад миний амьдралыг сүрүүлжлээ гэж хэлэхгүй ш. Би өөрөө энийг хийнэ гэж хэлэхгүй ш тийм ээ. Тийм. Гэхдээ ийм одоо ялангуяа нүгдэг хайрын хувьд ийм энийг сэтгэл дотор байгаа ийм өгдөг хайрын хувьд энэ бол хитрхийн бол хэр зэрэг хоор хохирол учруулж болохыг бол хүн бас сайн төсөөлж чадахгүй байх шиг байна. Энэ бол гэхдээ айхтар хоор хохирол учруулж болохоор зүйл гэж хэлж байгаа. Би гэр бүлийнхэндээ хэрэгтэй хүн биш гэсэн ийм үннийг ингэж хүн хүлээж авахаас амар айдаг гэж хэлж байгаа тийм. Тэгээд хаттай фижитийн талаар дахиад ярьж байгаа шүү дээ тийм. Магадгүй тэрний одоо тэр хүний ажилсаг хөдөлмөрч зан нь өөрийнх нь яг жинхэнэ мөн чанарт одоо юу нуугдж байгааг олж илрүүлэхэд садаа болж исэн бахаа гэж ингэж хэлж байгаа. Яг бол дэндүү их ингээл ажилч хөлмөс болоод хүлэн хагнаж байгаа, нуруунд чилж өгдөж байгаа тий. Ийм зүйлүүдээ харахаараа би энэс илүү би гэр бүлээ яаж хаалах хэрэгтэй юм бэ гэж өөртөө хэлдэг байсан бахаа гэж хэлж байгаа тий. Тэгээд тэр хувцас угаалгын газар л өччихээ л да. Бид нэр хүүтэй хоолн дуртай та заавал халуун хоол хийх гэдэг хэрэггүй гэсэн ийм өгөөд нь айгүй тийм гомдох сэтгэлийг өгч байгаа. Гэтэ энэ гомдож гонсох сэтгэлээс яг үндэ хүн таашаал авдаг юм шүү. Магадгүй фиж давхаа тэндээсээ таашаал аваад явж байсан бахаа гэж хэлж байгаа шүү дээ тий. Яг би гомдох гонсоос сэтгэлээ таашаал авдаггүй гэж хэлэх юм бол тэр хүний би худалч хүн гэж хэлнэ гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд нэг зохиолч хэлсэн гэж одоо Роми Яровнач Катулос гэдэг хүн би нэгэн зэрэг хайрлаж бас үзэн яддаг юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хайр гэдэг зөвлөл дотор хайрлаж байгаа юм чинь энэ хүн зөвхөн сайныг л хүсэж байгаа. Энэ хүн ингээл сайн явах юм бол энэ хүн хайртай учраас гэж бодж болдгоо маа. Хайрын дотор үзэн ядалтын үүрээс нуугдж ирэх юм аа. Тийм учраас энэ хайр хитрэх юм бол хайр биш бүр үзэн ядалт болох юм шүү гэж хэлж байгаа. Тэгээ хаттай фижитийн хувьд бол магадгүй гэр бүлийнхэндээ айгүйх гомдож ирсэн баг гэж хэлж байгаа тий. Тэр гомдлоос өөрөө таашаал аваад явдаг байсан баг. Би энэ хүмүүсийн төлөө ингэж айдалж хөлмөрлж байхад тий. Миний сэтгэлийг бодохгүй энэ хүмүүс намайг ингэж энэ даа гэсэн. Тэндээсээ таашаал аваад ингэж явдаг байсан баха. Би энэ хүмүүст хэрэгцээгүй хүн гэсэн тэр үнэнтэй нүүр тодлохоос айжсан учраас тэгэж их хитрхээ тэгэж гэр бүлийнхнийгаа кэр хийдэг гэсэн баха гэж. Тэр нэг нохоо амьтантай холбоотой зүйл дээр шин нэг үгийг чухал зүйлээс болохоор би хэлчихэ. Хүнийг таних тусмаа нохоонд илүү дуртай болдог гэж нэг ярьдаг штэ. Ер нь тийм үг байдаг. Байдаг тий. Гэхдээ ингэж ярьдаг хүмүүс бол амьтаа хайрлах болсон жинхэнэ шалтгааныхаа талаар нухацтай бодож үзээр яж байгаа штэ. Ягаад гэвэл энэ бол юу гэж нэхэр нохойг хүмүүстэй харилцах шаардлагаасаа зүгтах газраа болгож байгаа хэрэг шүү дээ гэж байгаа шүү дээ. Нэр яг үнэн шүү дээ. Тийм баг. Тийм яг үнэн шүү дээ. Тэр бол зүгээр хүнийг таних тусмаа айгүй муухай гэдгийг мэдээд нохой нь илүү дээр юм байна дөө гэж байгаа биш. Энэ бол зүгээр л хүмүүстэй ингэж харилцах ялангуяа тэнцвэртэй зөв харилцааг барьж бусад хүмүүсийн бас сэтгэлийг тавгуутуулахгүй төлөө зөв харилцах тийм үүрэг харилцаатаасаа бараг зүгтж одоо зүгээр хүнтэй харилцахгүй нохойтой харилцаа сонгож байгаа хэрэг шүү дээ тийм үү. Тэгээ
түрүүний хэлсэн дээр хамгийн сүүлд хэлж байгаа тэр тэр хайрыг бурхан болгоод явах үед эргээд тэр нь чөтгөр болдго юм а гэж тийм ээ. Love having become a god becomes a demon гэж. Тэгэхээр энэ ер нь юу яриад байгаа гэхээр угаасаа анх ном эхлэхдээ энэ хүн хэлж байгаа шүү дээ нөгөө хайр ч нөөрөө бурхан биш шүү дээ гэж. Бурхан бол хайр гэхээр хүмүүс хайр бол бурхан гэж ойлгоод байдаг. Тийм биш ээ гэж тийм ээ. Тэгэхээр тэгээд хайр гэж юу юм бэ? Хайр гэдэг чинь дотроо ямар байдаг юм бэ гэдгийг яриад сайн талууд бас байна. Гэхдээ бас муу ур дагаврууд байдаг, муу хортой үр дүнгууд байдаг гэдгийг хэлж өгөө тийм ээ. Тэгэхээр хайр гэдэг зүйлийг бурхан болж хувиргана гэдэг чинь өөрөө нөгөө хайр гэдэг зүйл байвал болоо. Хайр гэдэг зүйлийг ингээл fully одоо бүрэн бүтнээр л одоо мэдрээл тэрэн дотор умбаал харилцаал ингээд авах юм бол одоо бурханы үсэл нь тэр яг зөв байгаа. Бурхан гэдэг зүйл яг тэр дотор бүтнээрээ оршиж байгаа. Бүтнээрээ бурханыг өөртөө олоод авчлаа гэсэн байдлаар хайр гэдэг зүйлийг ингээд эндүү ялгаж салгаж тэ мэрэгэн ухаан янз бүрийн зүйлийг ингэж оруулж ингэж тунгааж бодохгүйгээр мэдэхгүйгээр нэг өсөндөө сохроор ингэж шүтээд явах юм бол эргээд харинч бүр чөтгөр болох. Эргээд нэг өсөндөө бас их муу үр дүнд хүргэж болохоор ийм зүйл шүтээ гэж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ affection гэдэг энэ ээнэг шиг гэдэг энэ хайрын хэлбэр дотор нэхэр ингэж бодох ёстой зүйл байгаа тийм ээ. Өвдөг хайрын талаас нь нэгтгэг хайрын талаас нь. Тийм. Ээнэг шиг гэхээр энэ зүйл хүний амьдралыг их тийм амттай, үзэсгэлэнтэй тийм сайхан болгож өгдөг зүйл тийм ээ. Хоорондоо ийм ээнэгшсэн одоо эхнэр нөхөр хоёр олон жил насаар хамт амьдарчсан эхнэр нөхөр хоёр ч юм уу одоо ингээд нэг гэр бүлийн хүмүүс үр хүүхдийн харилцаа, эмээ өвөгийн харилцаа. Ялангуяа ээнэгш гэхээр тийм эмээ өвөнөр айгу чухал өөр гүцдэг юм санагддаг байхгүй надад тийм. Тийм зүйлүүд айгу сайхан зүйл тийм зүйлүүд ингээд яг ингээд харж байхад их сайхан зүйл. Гэтэ тэр бол хугацаатай. Эмээ өвөө маань өнгөрн бид нар нэг гэр бүл дотор байсан боловч ирээд тэд нар чинь тусдаа гэр бүл болоод салаад явах хэрэгтэй болно. Тусдаа амьдрал цогоод эхнэр нөхөртэй өөр хүүхэдтэй ингээд салаад явах болно. Яг нөгөө урдны тийм энэгшсэн харилцаагаа бүрэн бүтэн эдлэх боломжгүй болно шүү дээ. Яг шинэ бэр орж ирнэ, шинэ хөргөн орж ирнэ, шинэ хүүхдүүд орж ирнэ тий. Бүх юм игээ шинжлэхдээ цаашаа дахиад өөр энэгшсэн харилцаа үүсээд ингээд явах хэрэгтэй байтал нөгөө анх ингээл тийм сайхан харилцаагаа санаад тэрийгээ зуураад тэрийгээ барьж тогтоохгүй бол тий. Тэгээд тэрнээс болоод энэ саяны хэлж байгаа хардалт үүснэ гэж байна шүү дээ. Хардалт үүснэ тэгээд гомдно гэж хэлж байна тий. Ингээл тэндээс ингээл асуудал үүсэж явж байгаа тий. Тэгэхээр энэ бол амьдрал дотор урсаж орж ирээд тухай цаг өвчтөй ажиллаж агаад тэгээд миний дотор хийх ажлаа хийгээд сайн үр дүнгээ үлдээгээд ингээд цаашаа явдаг зүйл тий. Гэтэл энийг нэг тийм халуун устай баа шиг ингээл ороод гардаг юм шиг байн байр зуураад тий үргэлжил ингээл байх хэрэгтэй юм шиг тэгж бодож яваад тэрийгээ барих гал ингэх юм бол эргээд эн чинь амьдрал бүр хор хохиролтой болж штэ тий. Энэ фужид эмэгтэй бол тий цагтаа тэр чинь өөр хүүхдийн ялах надан байсан байгаа. Тэрийгээ өсгөж хүмүүжүүлээд тий нөхрөө асрах тийм тодорхой үе байсан байж байгаа. Тэгжээд л өөр хүүхдэнд хамраад тэр чинь цаашаа өөр амьдрал цогоод явах хэрэгтэй байж байгаа. Тэгтэл тэрийгээ тий би хэрэгцээтэй хүн байх хэрэгтэй гэсэн тэр хүсэл шунлаа бариад бүр дэндүү ингээд хэтрээд ингээд тий асуудал үүсэж байгаа. Тэгэхээр эргээд нөгөө нэг хүмүүсийг жаргалтай байлгах биш харин бүр зовлонтой болгочихж байгаа тийм ээ. Тэгээ одоо эн чинь цаашаа нөхөрлөл дараагийн бүлэг дээр нөхөрлөл тэгээд цаашаа эрос гэдээ явж байгаа шүү дээ тий. Тэгээд номны маань гол зорилго бол ерөөсөө энэ хүний дотор байгаа энэ хайр гэдэг зүйл чинь бурхан болно хайр гэдэг шиг бүгд тэр чигтээ сайн байдаг юм биш ээ. Сайн тал нь ийм байна. Тэгтээ хэтэрх юм бол ийм муу талтай гэж харуулад тэгтээ эцтэй эн чинь явсаар байгаа тэнд хизээч хувиршгүй ямар ч өөсөөгөө хайр бол бурхны хайр юм аа charity юм аа гэдэг. Тэрвэл хөтлөхийн тулд л ингэж хүний энэ дотор ингэж хайр гэж мэдрэгдээд байгаа та нарын энэ бурхан юм шиг бүр мэдрээд байгаа энэ хайр гэдэг байгаа зүйл чинь бас асуудалтай юм шүү. Хэтэрх юм бол ийм асуудалтай юм шүү гэд. Тэгээ эцтэй явсаар байгаа тоолгож өгч байгаа зүйл бол эцтэй бол хайр бол тий бурхан бол хайр юм аа гэдгийг ойлгохын тулд ийм нүд ярьж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ ээнэг шиг хайр бол бас их тийм чухал шүү дээ. Одоо яг саяны нөгөө нэг уншсан номон дээр бол сүүлийн хэсгүүд нь гарч байгаа учраас тэр сөрөг талууд нь айгүй тийм сонирхолтой юм шиг санагдаж байгаа шүү дээ тийм. Гэхдээ бас эерэг талыг нь харах юм бол бас их тийм энэ ээнэг шиг хайр бол бүх хайрын дотор айгүй тодорхой орон зайг эсэлж үүрэг гүйцэтгэж яадаг тийм ээ. Тэгээд хүнд яг нэг өргөн удам болох хүнийг одоо үнэлж харж хайрлж сурах бүх зүйлийг ингэж бидэнд бүтээж өгдөг тийм эерэг талтай байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ номыг өөрсдөө уншаарай гэх юм бол сонирхолтой шүү. Тэгээд энэ
орчуулад YouTube дээр хүн сонсч болохоор уншаад бичлэгээ тавьчихсан байгаа. Туул Түмэнбаяр гэдэг YouTube-ийн чаналаас Дөрвөн хайр гэдэг номыг сонсорой. За баярлалаа.